Энэ генийн түлхүүр гэдэг юмыг шингээх, амьдралынхаа нэгэн хэсэг болгох, өөрийнхөө эрхэм зорилгыг нээх гол арга нь тунгаимслахлын арга гэх юм байнамаа. Тэгээ энэ тунгаимслал гэдэг зүйл нь өөр хаанч байхгүй. Энэ үгийг ерөөсөө би а энийг тунгаимслал гэж нэрлэе гэж шийдээл сонгочихсон тийм үг байгаа. За энэ үгийг бас яагаад сонгосон тухайгаа бас би баг зэрэг ярьж өгөө. Тэгээд тунгаимслалын аргын тухай өнөөдөр та бүхэндээ танилцуулъя. За өнөөдөр бүр одоо гений түлхүүрийнхаа профайлаач татаж аваагүй. Одоо яг юу гэдгээ ч одоо сайн ойлгоогүй ч юм уу бүр юм анх удаа орж ирж байгаа тийм хүн байна уу? Одоо ёстой одоо би бол яг нарийн шир юм юу ч мэдэхгүй байна гэсэн хүн байвал бараа өргөөд эсвэл чат бичээрэй. За гайгүй юм шиг үнтэй. Бүр ор профайлаа татаж аваагүй тийм хүн байвал одоо ерөнхийдөө энэ бол огт юу ч мэдэхгүй байсан ч хамаагүй ямар ч тохиолдолд юм нэлээд хэрэг болохоор тийм агуулга байгаа. Тэгэхээр гайгүй баха. За тунгаимслахлын урлаг гэж юу вэ? За тунгаимслал гэж юу вэ гэхээр тунгаимслал бол генийн түлхүүрийн үндсэн арга барил. За тэгэхээр хэрвээ номон дээрээсээ уншсан бол биднэрт бясалгалын зам, йогийн зам гэсэн хоёр үндсэн замыг тавьсан байна. За бясалгалын зам гэдэгт бол нөгөө төвлөрлийн замыг ярьж байгаа тийм. Одоо хүн болгоо энд бас магадгүй бясалгал хийж үзсэн эсвэл үзхийг хүсдэг хүмүүсийн дараад ирсэн баг. Энэ бол илүү төвлөрлийн оюун бодлоо хоослох тийм ээ. Магадгүй заримдаа оюун бодлоо дүүрэх бас байж болдог. Эсвэл випашна гэдэг нөгөө гүн рүүгээ чанд руугаа нэвтрэх тийм ээ. Гэх мэтчлэн юм ороо олон арга техникүүд байгаа. Гэхдээ үндсэн зам нь бол төвлөрөл. За нөгөө талын зам бол илүү аргын зам бол йогийн зам. За энд бас магадгүй амьдралынхаа тодорхой нэг үед йогоор хичээлсэн. Одоо магадгүй нэлээд одоо хүчтэй одоо нэлээд эрчимтэй хичээлдэг тийм тууштай явцсан ч хүмүүс байгаа. Нэг йог хийж үзэндээ гэд бодоод үзсэн ч хүмүүс байгаа тийм. Ерөнхийдөө тийм зүйлийг сонирхож байгаа учраас одоо өнөөдөр энэ уулзалт руу ороод ирчихэж байгаа гэж би бодож байна. За тэгэхээр бясалгалын замыг нэг төөл гэж үзээд йогийн замыг нөгөө төлөө гэж үзэх юм бол йог бол цэвэр бие махбодтойгоо ажилдаг. Бясалгал бол цэвэр оюун ухаан, хоослох, сэтгэл мэдрэмжээсээ хоослох бүгдээс одоо юм чанад руу нэвтрэх тийм ээ. Йог бол бүр биеийг гүн рүү нэвтрэх замаар дотроосоо бас юм. Тэгвэл тунгаимслахлын зам бол яг энэ хоёрын голын буюу дундын зам юм ба. Англиар тунгаимслах гэдгийг contemplation гэдэг. Contemplation con гэдэг нь хамтдаа гэдэг латин үгтэй. Temple гэдэг нь болохоор зэрэг нөгөө дугна, хийд, сүм гэсэн утгатай. За бүр нэг хамгийн энгийнээр ямар нэгэн одоо шашин ихтгэл үнэмшлээс ангид ярил ариун дагшин газар гэж хэлж болно. Буюу энэ бол таны хамтдаа орших ариун дагшин газар. Хинтээ хамт орших гээд байгаа юм бэ гэхээр өөртөөгөө хамт орших гээд. За ийм. За тэгэхээр зэрэг би энэ тунгаимслал гэдэг үгийг сонсохдоо бодох, бясалгах гэдэг хоёр үгийг нийлүүлээд гэхдээ тунгаах гэдэг нь өөрөө тунраах гэсэн утгатай буюу бид нар ямар нэгэн химийн бодисыг одоо жишээлбэл зэсийн баяжмал ч юм уу тий одоо малтны баяжмлууд чи эдгээр чинь бүгд зүгээр шороо штэ тий аль болох хамгийн их алтны эсвэл зэсийн холцтой шороог газраас ухаж авсныгаа химийн үйл явцаар ялгаагаад янз бүрийн химийн бодисууд хийж нийлэгжүүлэхтэй тийм үйл явц болгоод яг эрс бодисын тунрааж авчулдах буюу нөгөө баяжуулах үйл явц гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Шороо тоосыг эрсээс нь ялгах, эрсийг шороо тоосоос нь ялгах ийм үйл явц байдаг тийм. Тэгэхээр тэрийг төсөөлж тунгаан бясалгал гэж оруулсан. Буюу энэ бол нэг ёсны нэрх үйл явц. Та бодно, та амьдрна, та тунраана, та бас бясалгана буюу энэ бол яг дундын замаа гэсэн санаагаар энийг тунгаан бясалгал гэж орчуулсан байгаа шүү. Тэгэхээр энэ бол дам бодох биш, дам бясалгал биш. Бүгд орноо. Бодно, бясалгана, амьдрна. Та йогочийн та хүссэн бүхтээ хийж болно. Зүгээр энэ амьдрал бол өөрөө тунгаан бясалгал юм байна гэдээ ойлгочих болно. Яа, би энэ уулзалтанд орох гээд орох хүсэлт илгээсэн байгаа хүмүүсээ харж чадчих байгаа байлоо. Дахин бич байгаа. За ямар ч байсан гайгүй юм шиг байна. Нөгөө хүсэлт хүмүүс илгээхээр нь арахгүй байхад тах вэ гэд санаа зов.
Биш үү. За за тунгаимслал гэж тэгвэл юу юм бэ? Нэгдүгüүрт бол тунгаимслал нууцд нэвтрэх зам. За ерөөсө тодорхойлох нь ингээд тунгаимслал бол өрөд алтын урлаг. Зөвхөн гүн гүнзгий бодох тунгаах тухай биш ээ гэж байна. Энэ тунгаимслал гэдэг зүйлийн зорилго нь юу вэ гэхээр эрчим энергийг одоо гадагшин бидний алдаад байгаа тэр эрчим энергийг дотогшин чиглүүлээд буцаага татчих юм тийм ээ. За миний хэрвээ дуу эсвэл одоо яриа дэлгэц ерөөсө харагдахгүй байвал надад хэлээрэй за. Би юм алдаагаа засах хугацаанд нь засахгүй бол дараа нь явах үү те. За энэ гадагшин цацаад байгаа энэ гадагшин хасгаад байгаа тэр эрчим энергийг дотогшин чиглүүлээд эрхэм зорилгоо олоход туслах тийм арга зам. Тунгаимслал гэдэг зүйлийн мөн чанар нь юу вэ гэхээр бид нар шинжлэх ухаанч ойлголт байгаа. Шинжлэх ухаанч ойлголтыг хаяхгүй. Энэ тарих толгой, энэ ойлголт бодох сэтгэх чадвар гэдэг зүйлийг хайж болохгүй. Энэ чинь биднэрт байх ёстой бидний суурь юм. Өдийг хүртэл гүн төрөлхтөн өнөөдөр зүүн тархийг хөгжүүлж одоо энэ инженерчлэг шинжлэх ухааны ойлголтуудыг судалсан. Энэ бол цагийн гарц биш ээ. Энэ бол амьдралыг түргэтгэх, асуудлыг шийдэж бид нар ахгүй амьдралаас сагарч айл болох чухал зүйл төвлөрөх ийм арга замаа. Тэгэхээр таны энэ хүртэл цуглуулсан мэдлэг ухаан авьяасыг хаяхгүй. Харин түүн дээр суурлаад тэрнээс чанад орших зүйл нь юу байгаа юм бэ гэдгийг тэр зүйлийг олж нэх арга зам юм буюу оюун бодол түүнээс чанад орших орчлол руу нэвтрэх одоо ийм зам байгаамаа. Ийм учраас энэ бол зүгээр нэг арга техник биш урлаг байна гэж байгаа. Урлаг гэж хэлж байгаа шалтгаан нь баруун тархийг оруулж ирж байгаа. Зөвхөн зүүн тархи биш энэ бол баруун тархиа бас ашиглана. За тунгаимслал өөрөө ийм далтын урлаг гэж ойлгож болох нэ. Тэгэхээр энд гурван төрлийн энэний үндсэн зарчим нь бол тасралтгүй суралцах тийм ээ. Тэгэхээр энэ бол урлаг гэдэг зүйл суралцах боломжтой. Бид нар анхнаасаа авьяастай төрдөг, авьяасгүй төрдөг гэж ярьдаг шүү. Энэ бол сурж өөртөө дадуулах боломжтой. Оюун бодлоор олж авсан мэдлэг авьяасаа тавьж явуулах ийм үйл явц болно. Тэгэхээр генийн түлхүүртэйгээ ажиллаад эсвэл өдөр тутамдаа амьдраад ингээд явж байхад танд өмнөх авьяасаараа олоод тавцсан ойлголтууд байгаа. Жишээлбэл 62 дахь генийн түлхүүртэй хүмүүс надтай сүүлийн үед аягүй холбогдож байгаа. Энэ ян там байдал гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? Эсвэл оюун бодол, үзэл бодол гэдэг чинь тэгээ тийм муу зүйл юм уу? Яг юу гэсэн үг юм бэ ч гэдэг юм уу те? Энийг асууж байгаа. Тэгэхээр эхний ээлжинд бид нар тэр зүйлийг юу гэж өмнө нь таньсан тэр ойлголтоо тавиад явуулчих юм бол тэнд бичсэн зүйлийг шингээхэд амархан болно. Таны уншиж татсан төрлийн үг хэллэгтэй нийцгүй байж магадгүй. Тэгвэл та уншиж татсан зүйлээ тавьж явуулаад тэр зүйлийг байнгаар нь хүлээгээд авчих юм бол магадгүй тэндээс та нэг өөр зүйлийг олж нэ. Энэ нь хэрвээ танд хэцүү байвал өөрийгөө хүчлэх албагүй тийм ээ. За тунгаимслал өөрөө үйл явцаа тийм маш энгийн дадлаар эхэлнэ. Тэгээд дадал туршил болж хөгжүүлнэ, өдөр тутамдаа услана. Тэгээд өөртөө нутагшуулна. Өдөр тутмынхаа амьдралын нэгэн хэсэг болгож баг багаар бид нар шингэнэ. За хашиг тус нь юу юм бэ гэхээр илүү гүн гүнзгий амьсгал, удаашрч сурах. За тэгээд орчлон ертөнцийн мэрэгэн ухаан нэвтрэх гэсэн юм замууд нэ. За яг одоо энэ уулзалтанд ороод ирсэн хүмүүсээ нэг 3 удаа гүнзгий нэг уртаар амьсгаач тий. За ингээд 3 удаа гүнзгий амьсгал авахд юу болж байна? Ямар өөрчлөлт гарч байна? Миний хоолой шууд гүн болоод миний ярианы темп удаашраад эхэлж байгаад илүү ойрхон болчихж байгаа тийм илүү зөөлөн болчихж байгаа. За энэ бол хамгийн ихний тунгаимслал. Хамгийн ихэнд бид нар илүү гүн гүнзгий амьсгал. Энэ бол таны хамгийн ихний тунгаимслал. Илүү гүнзгий амьсгалаад гэхээр бид нар илүү төвлөрнө, оюун ухаан цэлмэн, оюун санаанд орон зай гарна, бие махбод тайвширна. За ийм үед ийм орон зай гаргаснаар биднэрт орчлон ертөнцийн мэрэгэн ухаан нэвтрэх боломж нэгднэ. За харахын төвдөд хувирна. Бид энд одоо хүүхэдтэй эсвэл
Жаахан хүүхдийг мэддэг хүмүүс ингээ харах юм бол хүүхэд дөнгөж төрөхдөө ямар байдаг вүлээ те? Сарын дараа ямар болчдөг вүлээ? Бүр 7 хоног, бүр цаг мөч минутаар өсөж идэг тийм ээ. Өөрөөр хэлбэл тэр хүүхэд харахын төдийд нүдэн дээр хүн болчлоо гэж гардаг штэ. Харахын төдийд хувирчдаг. Хэрвээ бид нар нэг цэцгийг тасралтгүй хажиглаж чадах тийм төвчээр байсан бол тэр цэцэг ургамал үрнээсээ үрслээд дэлгэрээд ургамал болж өсөх хүртэл тэр асар их өөрчлөлт хувьсэл явагдаж байгаа тийм ээ. За энийг хэлж байгаа. Үүний нэгэн адил биднэрт харахын төдөд хувирах юм мөн чанарууд бий. Бид нар харахын төдөд хувирах ийм оршихуй. Орчлон хорвоо бидний нүдэн дээр эргэж хөрвөж өөрчлөгдөждөг тийм ээ. Тэгэхээр бид нар харж байгаа зүйлээ бол өөрчилж чаднаа. Олж харахгүй байгаа зүйлээ бол өөрчилж чадахгүй. Анзаарахгүй байгаа зүйлээ огт мэдэхгүй. Тэгэхээр тунгаан бясалгал бол бид нар анзаарахгүй байгаа зүйлээ анхаарал таах. Таны биеийн хааны газар өвдөд байгааг та мэдгүй байх юм бол та стресстэй дуурлаад нэг л мэтгэд маш хүнд өвчин тусцсан үедээ хамгийн сүүлд оройтсон түүхүүд бид нэр зөндөө сонсож байгаа тийм ээ. Ялангуяа сүүлийн үед жишээлбэл хорт тавдрын тухай яриа маш их өрнөж байгаа тийм. Зарим нэг асуудлыг бид нар мдээгүй байхад явсаар агаад маш том асуудал болоод эцэст нь маш өнгөрсөн хойно нь олж хардаг тийм ээ. Энийг би нэг өдрийн өмнө мэдчихгүй явдаа. Нэг өдрийн өмнө анзаарчихгүй явдаа. Би нэг өдрийн өмнө очиод би шинжилгээ өгчихгүй явдаа гэж талах үеуд биднэрт байдаг тийм ээ. Энэ өөрөө яагаад ингэж байгаа юм бэ гэхээр бид нар тэрийг анзаарах зөвхөөгөө амьдраад байгаа. Анзаарах зөвхөөгөө амьдраад байгаа. Анзаарах зөвхөө гарахын тулд юу хэрэгтэй юм гэхээр биднэрт анхаарах нүд нь хэрэгтэй. Анхаарал нь хэрэгтэй. Анхаарлаа гаргахын тулд юу хэрэгтэй юм гэхээр орон зай хэрэгтэй, цаг хугацаа хэрэгтэй. Тэгэхээр шат дараатайгаар амьдралтаа тэр орон зай, цаг хугацаа, анхаарал, хүртгүү гэдэг зүйлийг нутагшуулахыг хэлж байгаа. За, тунгаан бясалгал бол өөрөө нэг ёсны урлаг боловч үндсэндээ бол арга барил. Арга барил гэдэг зүйлийг туултал нь явахаар энэ өөрөө урлаг болдог, авьяас болдог тийм ээ. За, энд тунгаан бясалгалыг өөртөө нутагшуулах 3 үндсэн арга барилыг өнөөдөр ярьж өгнө. За, энэ бол эхлэх цэг болохоос эцсийн зорилго биш. Эцсийн зорилго гэдэг зүйлийг бол ерөөсө бүрэн тавьж болж хэрэгтэй тийм бүх зүйл төр. Эцсийн зорилго гэдэг зүйлийг тавих үед бид өөрсдөө хайрцаг нь болдог. Бид өөртөө хязгаар тавьчихдаг. Бид амьдралыг шугам болгочдөг. Тэрийг орхиод эхлэх цэгээ зуурсан цагт тэр явах зам өөрөө тодорно. А зорилго бол эцсийн зорилго гэдэг зүйл ерөөсөө ор байхгүй. А зорилго гэдэг зүйл бол байгаа. Зам зургийн зорилго. Энэ зорилго бидний амьдралдаа тавьж байгаа зорилгод бол одоо нөгөө урхан гэд газар өгдөг шүү дээ. Дархан эрдэнэт явцсандаа урхан дээр зогсё гэдэг шүү дээ. Тэр бол урхан бол бидний зорилго байхгүй. Тэр л юм. Эрдэнэс дарханд очив. Энэ бас бидний зорилго байж болно. Гэхдээ тэр хүрээ зогсохгүй амьдрал бол өөрөө тасралтгүй үргэлжлэх аялал. За энэ арга барилуудыг нутагшуулаад яах гээд байгаа юм бэ гэхээр ерөөсөө л өөрчлөлт гэдэг юм л. Хорвоо ертөнц тасралтгүй өөрчлөлт хуурж байна тийм ээ. Нар хүртэл өөрөө нарны аймаг хүртэл өөрөө эргэж байна тийм ээ. Бид нар дэлхийн нарыг тойрж иргэдэг гэдэг төвшин хүртэл юмыг хардаг бол нар өөрөө нарны галактик дотроо эргэж байгаа тийм ээ. Энэ галактикууд бүгд эргэж өөрчлөгдөж байгаа тийм ээ. Тэр энд чинь тасралтгүй хөдөлгөөн, тасралтгүй өөрчлөлт явагдаж байгаа юм. Тэгэхээр ийм хорвоод оршиж бид нар нэг цэгийг барьж авчаад тэрэндээ очих гэдэг байх нь өөрөө дэмэрл. За тэгэхээр бид нар бүрэн тунгаан бясалгалыг өөрийн болгосон үед тэр таны амьдралыг өөрчлөн хувирах хүчтэй буюу таны амьдрал нэгэнт өөрчлөн хувирж байгаа. Та тэр өөрчлөлттэй хамт хувирж байгаа. Яа. За тунгаан бясалгал бусад арга барилаас юугаараа өөр вэ? За бусад арга барил гэдгээр яри. За бясалгал бүр цэвэр бясалгал. Энд одоо маш олон төрлийн бясалгалыг үршээд одоо үзчихсэн амьдралтаа эсвэл ботчихсон тийм ийм хүмүүс байна. За хүртгүү буюу нөгөө mindfulness тийм нөгөө хүртгүүгээ нэг mindfulness одоо йог тийм энэ бусад арга замуудтай ерөнхийдөө харьцуулбал юугаар ялгаатай юм бэ гэдгийг маш товчхон яриа. За за бусад арга барилтай харилцах харилцааны хувьд бүх төрлийн дадал хэвшил таны амьдралдаа буулгацаагаа анхаарах техник, ихтгэл үнэмшил, үн цэнүүдтэй бүгдийг багтааж оруулж болно. Юутай ч зөрчилдөхгүй. Бүх зүйлийг агуулна.
Ерөөсө тунгаимслахлын хамгийн энгийн тодорхойлолт бүгдийг агуулна. Юутай ч харшихгүй. Тэр генийн түлхүүрч өөрөө юутай ч харшихгүй. Хэрвээ ямар нэгэн зүйлтэй харшиж байгаа танд санагдаад байвал дахиад жоохон орон зай өгөөд, дахиад жоохон амьсгаа аваад, дахиад жоохон суллаад үзээрэй. За бүх зүйлтэй харилцан нийцтэй. Буюу харилцааны хувьд харилцан нийцтэй. Гол ялгаа нь оюун ухааны идэвхтэйгээр ашигладаг. Маш олон удаа одоо бид нар тархи толгоогоо тавьж явуул, оюун ухаанаа тавьж явуул гэдэг зүйлийг сонсож байгаа тийм үү? Оюун ухааныг хаяхгүй, энийг аваа явна. Бүр оюун ухааныг тултал ашиглаад бүр ажлыг хийлгүүлнэ. Энэ оюун ухаан гэдэг зүйлийг бид нар үүсгээд ээж болохгүй. Оюун бодол гэдэг зүйлийг юусоо үүсгээд ээж болохгүй. Бид нар тултал нь хийх ёстой зүйлд нь зориулах хэрэгтэй. За, оюун санаа, сэтгэл хөдлөл, бие махбод гэсэн гурван орчил төр хамтдан идэвхжүүлнэ. Тэгэхээр бид нар нэг болохоор яг оюун бодолтойгоо буюу нөгөө итгэл үнэмшилтэйгээ ажиллаад байдаг тийм. Нэг болохоор сэтгэл хөдлөлтөйгөө ажиллаад би хууртай уцаартай би орилж чарладаг юм эндэг энэ бол одоо шалтгаан гэл тийм. Нэг болохоор бие махбодтойгоо ажиллах тухай. Одоо нөгөө йог, одоо нөгөө mindfulness, одоо нөгөө хүртгүүгээ нээх, мэдрэлийн тогтолцоо. За энэ гурвыг юусоо салгах хэрэггүй. Гурвуулангийн хамтд нь бүгдийг нь аваад явна. Тэгэхээр та өөрийгөө оюун санаа, сэтгэл хөдлөл, бие махбод гэсэн гурван давхар биетэй гэдгээ мартаж болохгүй тийм ээ. Дөрөв дэх биеийн тэр аавра сүнс одоо тий гэж одоо яриад байгаа тэр зүйл. Энэ бүгд чинь нийлээд таны тэр дөрөв дэх нэмгэн давхарч давхар бүгд л нэг л байхгүй хөхтэй. Гэхдээ эхний ээлжинд амар болохын тулд оюун санаа, сэтгэл хөдлөл, бие махбод гэсэн гурван төвшөнд өөрийгөө заавал хараарай. Та аль нэг зүйл дээр нь илүү анхаарад аль нэг талбарыг нь дутууд дулчих байгаа юм биш үү? Тэ? За, аль нэг зүйл дээр зэмлэнгүй байгаа юм биш үү? Оюун санаагаа чамлаад байгаа юм биш үү? Сэтгэл хөдлөлөө мяалаад байгаа юм биш үү? Тэ? Бие махбод голоод байгаа юм биш үү? Тийм ээ. За, танд аль нэг нь л илүү чухал байдаг байж таараа өөрийгөө ажиглаарай. Тэгээд тэр өөрийнхөө чухал байдаг зүйл дээр та сайн байгаа. Тэр сайн зүйлээрээ ихэвчлэн гадаад ертөнцийг та шүүж байгаа. За, тэрийг олж хараа, тийм ээ. За, шийдтэй үйлдэл хийх, амьдралын өөрчлөлтөд хүртэнэ. Хэрвээ тухайн зүйл таны амьдралд бодиттой дөрвтэй нүдэнд харагдахгүй өөрчлөлт хийхгүй байвал тэр зүйл өөрөө танд хэрэгтэй юу гэдгийг та асуух хэрэгтэй. Хэрэгтэй юу гэхээсээ илүү та тэр зүйлийг яг ойлгож ухамсарлаж хийж байгаа юу? Өнөөдөр та бясалгал хийгээд, өнөөдөр та олон мундаг багш нарын олон мундаг сургалтанд суугаад яг амьдралдаа та ямар шийдтэй зүйлийг хийж байгаа вэ? Таны тэр сайхан ойлголтууд таны дэвтэрнээс гарч ийн үү? Дэвтэр дээр л бичээд идэг. Гоё ингээл суугаад л гоё болол хөөрхөн болол ингээд идэг. Гэхдээ найд сурж байгаа зүйл чинь танаас өөрөөс чинь хальж байгаа юм уу? Энэ асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй. Мэдээж хальж байгаа. Гэхдээ бүх зүйл рүү чи урсж гин үү? Тэ? Бүх онгорхоод сорхоод завсар зай болгоно руу шингээх хэрэгтэй. Энэ бол тунгаимслах. За гол өвөрмөц чанар нь бол баруун болон зүүн тархийг аль зэрэг ачааллаад энэ арга аргачлалыг нэгтгэн нийлүүлж байгаа. Төсөөлөн бодох чадвар болон хүртгүүтэйгээ ажиллах хоёрыг нэгтгэсэн гэсэн. Тэгэхээр ямар ч зан чанартай, ямар ч үн цэнтэй байсан танд тохирноо. Тэгэхээр тунгаан бясалгал генийн түлхүүр гэдэг хоёр зүйлийг та нэг бөгөөд нэгдмэл гэд ойлгож байна. Тэгэхээр энэ тантай харшихгүй. За, товчхондоо бол үндсэн зорилго нь таныг тэнцвэрийн төлөвтэй очих. Та генийн түлхүүр гэдэг номыг уншаад юу ч ойлгохгүй байж болно. Тэгвэл зөвхөн энэ тунгаан бясалгал гэдэг зүйлийг л ойлгочих. Буюу та өөрөө тэнцвэрийн түвшинд очих. Таныг тэнцвэрийн төлөвт л авч байгаа. Тэнцвэр алдагдах үед бид нар сүүдрийн татамж ордог. Тэгэл тэр сайн муу дээр доор наан цаана том бага юм байхгүй. Тэнцвэрл гэдэг зүйл байгаа. Зөвхөн тэнцвэр дээр л бүх зүйл оршиж байгаа. Дэлхийн татах хүч төгс тэнцвэртэй. Нар дэлхий од гариг иргэсийн таталцах түлхэлцэх тэнцвэр. Энэ өөрөө төгс тэнцвэртэй учраас жин мас бүх зүйл нь төгс тэнцвэртэй төг нийлэмжтэй учраас өнөөдөр хүн гэдэг төрөл зүйл энэ дэлхий дээр аж төрж болж байгаа шүү. Тэнцвэр багахан төдөд алдагдахын төдөд сүрэлт болдог. Ийм ч учраас бидний амьдралд асуудлууд үүсэж байгаа. Энэ асуудлууд өнөөдөр бидний өгсөн боломж.
Тэр ямар боломжгүй гэхээр хаана тэнцвэр алдагдаад байна вэ гэдгийг таних таны түлхүүр байхгүй да. Өвчин хууч, зовлон бэрхшээл, асуудал тавтахгүй тэр байдлуудыг бүгдийг нь олж нэг хэрэгслэн тунгаамслах. Тунгаамслах нь гэхээр ерөөсөө тэр тэнцвэр алдагдсан газруудад анхаарлаа аваачаад орон зай өгөөд тэрийг л таних юм. Нэгэнт таньчихсан зүйл танид зовоохоо болчдөг. Таниад эхлэхээр энэ нөгөө манай нөгөө хүршээлийн дондог байна гэдэг шиг тийм. Бид нар танихгүй л зүйлээс айдаг. Танихгүй зүйлээс зүгтайгаад авах юм бол тэр танихгүй хിവэрээ л байна. Таниж аваад тэрврээд авах юм бол боломжтой үед тэрврээд авах юм бол та нэгэнт ойлгоно. Нэгэнт тэр зүйлийг таньчих байгаа учраас түүнээс айх шаардлага. Таньсаар хагаад өөртөө уусгаж авах үйл явц. За, тугаамсгал бол таны хувьсгах чадвар. Нэг л зүйлийг барьж авчаад нэг хэн зүйлийг ойлгочоод нэг зүйлд мундаг болчоод зогсчих болохгүй. Тэр бол нэг л зам. Нэг л зогсоолохгүй таны амьдралын та тасралтгүй хувьсах гэж, тасралтгүй өөрчлөгдөх гэж, тасралтгүй хөгжих гэж энэ хорвоод ирсэн байхгүй. Тэгэхээр тань нэг зориг гэж зүйл байхгүй. Та ус шиг шингэн. Тэгэхээр ганцхан бас генийн түлхүүрийг барьж авах шаардлагагүй. Бүх арга техникүүдтэй хослуулах боломжтой. Таны хэрвээ ямар нэгэн арга техник дээр та илүү төвлөрдөг бол тэр зүйлтэй гүнзгийрэх боломжтой. За, үр дүнд нь таны бүртгүүд торгосно. Бүртгүүд торгосон гэхээр юмыг маш нарийн хардаг болно гэсэн. За, би нэг ингийн жишээ авъя. Та нар одоо нөгөө нэг вино амталдаг те одоо хоолны шүүмж бичдэг хүмүүсийг мэдгэл ах тийм ээ. Тэгэхээр тэр хүмүүс бол те нөгөө кофег, виног, хоолыг амталчаад бидний таниагүй юмнуудыг ярьж байдаг те үнэртэн те хүн ямар нэгэн зүйлд торгон мэдрэмжтэй болоод торгосоод ихлээр яадаг вэ гэхээр маш жижиг зүйлсийг анзаарч эхэлдэг. Хялтгсан өөрчлөлтүүдийг таних эхэлдэг. Тэгэхээр бид нар амьдралд ийм хүртгүүтэй л болох гэдэг. Вино гэдэг чинь ийм гоё зүйл байдаг байхгүй юу гэж яриад тийм ээ. Зүгээр л улаан цагаан ягаан гэдэг өнгөндөө биш ээ. Энд чинь ийм улсын, ийм нутгийн, ийм хүний өдөн оны тухайн тэр намар хаврын уур амьсгал, орчин нөхцөл, тэр усан үзмийн модны тайрал талчилгаа, тэр эзний сэтгэл тийм ээ. Энэ бүх зүйл шингээд тэр усан үзмийг тусгай нэрэх процесс болгоод тэгээд ингээд таны аяганд өнөдөр ирж байгаа юм шиг. Ингээд түүхтэй нь яриад өглөхөөр тэр вино хүртэл илүү өөр амттай. Бид нар тэрийг таньдаг, тийм ээ. Тэгэхээр энэ бүх зүйл дээр адилхан байхгүй. Бүх зүйл адилхан. Кофе маш дуртай хүнийг яриад кофе гэдэг зүйлийг таньсан хүнтэй ярихаар кофе гэдэг чинь ийм гой зүйл гэдэг юм уу, тийм. Хөгжим гэдэг зүйлийг таньсан хүнээр хөгжмийг тайлбарлахаар хөөх нэр ийм гоё зүйл гэдэг юм уу гэл тийм. Ийм болдог тийм. Тэгэхээр бид нар амьдралд торгон мэдрэмжтэй болох гэдэг. Үр дүн. Зорилго маань бидний явжаад амьдралыг бүрэн таниад цаг мууч тутамд бид нар торгон мэдрэмжтэй. Амьдрал гэдэг чинь ийм гоё байхгүй юу? Ийм амттай байхгүй юу? Ийм сайхан байхгүй юу гэдгийг таних өөрийн гэсэн арга замыг бүтээх гэдэг. Хин нэгний нүдээр, хин нэгний яриагаар, хин нэгний үзэл бодлоор огт биш. Зөвхөн миний таньдаг тийм арга зам байгаа. Үүнийг л та өөртөө нутагшуулах гэдэг. Тэгээ энийг нийлүүлэл тунгаамслах нэрлэж байгаа. Ингээд тэгэхээр юу болох вэ гэхээр та илүү эрх чөлөөтэй болно. Дүүлэн гэсэн тийм ээ. Эрх чөлөө хизээ хязгаарлагдаж байгаа хэрэг таны үзэл бодол өөр хинийний үзэл бодлоор хязгаарлагдаад таны итгэл үнэмшил өөр нэгэн зүйлээр хязгаарлагдаад баригдаад эхлэхэр болохоо болчихж байгаа. Та яагаад тэр зүйлд бариулаад байгаа вэ гэхээр та өөртөө итгэхгүй. Та өөртөө тухгүй байгаа. Надаас илүү хүн байгаа. Надаас мундаг хүн байгаа. Энийг ойлгож байгаа хүн байгаа. Ингээл өөрийгөө барьж өгöd байгаа хгүй. Тийм байж болно. Бас үгүй ч байж болно. Тэгвэл хизээ эрхчлөөтэй байх юм бэ? Хизээ хүний үгийг ирж хайхаа болох юм бэ гэхээр таны дуу хоолой тод хүчтэй ганхшгүй та өөрийнхөө мөн чанартай байхаар хүний дуу хоолой, хүний үзэл бодол, хүний яриа чагнах тань шаардлагагүй болохоор тань асар их хэрэгчлөө ирэх байхгүй. За, гурав дахь нь элбэг хангалуун байдал. Өнөөдөр бид нар энэ хорвоод сайхан элбэг хангалуун сэтгэл ханамжтай амьдрах гэж л ирсэн, өөр юу ч биш. Тэр байдлыг хүн болгон юу гэж тодорхойлох нь өөр ээж болно. Таны сайхан байдал өөр хинийний сайхан байдлаас ялгаатай байж болно. Нэг л харах гэдэг юм тийм ээ.
За тунгаамслаглын үндсэн зарчим бол одоо spiro ergo prospero гэж байна. Энэ болохоор латинаар бие амьсгалдаг учраас дэлгэрдэг гэсэн утга. Та амьсгалж байна. Нөө би бодож чинь тийм учраас би оршиж гин гэдэг үг байдаг шүү дээ. Энийг гүн ухаанд философитер мөч хэвлэхдээ би бодож байгаа учраас би оршиж байна тий. Тэгвэл та амьсгалж байгаа учраас та дэлгэрч байгаа. Зүгээр орших биш. Дэлгэрэх тухай ярьж байна. Бид нэр дэлгэрэх гэж ирсэн юм аа. Одоо энэ хорвоод амьд байгаа бүх зүйлийг харах юм бол үр хүрт тий үрслээд эхлээд үр байдаг, өндөг байдаг тийм ээ. Тэгээд үрсэлдэг, тэгээд ургадаг, тэгээд дэлгэрдэг, тэгээд мөхдөг жантай. Энэ ерөөсөө л амьдралын эргэх холбоо. Тэгэхээр хүн эндээс юугаараа ч ялгархгүй. Бид нар юугаараа ч илүү гарахгүй, юугаараа ч бас доор гарахгүй. Тэгэхээр хүний хувьд тэр амьсгал гэдэг нь бидний амьд байгааг илэрхийлж байгаа гол зүйл. Тэр энэ амьсгал гүнзгийрээд, энэ амьсгал удаашраад энэ оронд хэрэг бидний орон зайд хэлнэ. Орон зайд хэлхийн хэрэг ургах боломж. Та нар харж ирсэн үү цементэн дундаас ингээд нэг юм мод нахаа ингээ ургацсан нахаанууд байдаг тийм Монголд ч зөндөө байдаг. Яг анзаарах юм бол тий анзаарч эхлэх шүү. Тэр хөөрхийн нөгөө нэг жимсийг ч гэсэн гадуур нь ингээд цав хайрцаг тийчгээр яг тэр хайрцагынхаа хэлбэрээр ургадаг тийм ээ. Та өөртөө ямар нэгэн хэлбэр өгчих юм бол амьсгалаа ямар нэгэн хэлбэрт баригдуулчмаа та тэр хэлбэрээрээ ургана. Амьсгал гүнзгийрээ тэлэг тусам таны хэлбэр тэлэгдэн тийм ээ. Таны тэр орон зай тэлэг. Тэлсээрэн байгаад эцэстээ бид нар хязгааргүй л гэдгээ тавих гэдэг. За энэ бол эрхчлөө. Тэр заавчлаа. Таны амьсгал таны эрхчлөө шууд холбоотой. Та яг одоо амьсгалаад үзэр. Ямар мэдрэмж төрж ин та хүчлэх шаардлага гарч ийн үү? Хэр гүн байна? Хэр гүйхэн байна? Хэр урт байна? Хэр богино байна? Хэмнэл нь ямар байна? Тэр таны амьдралын хэмнэл байгаа шүү. Бид нар гүн гүнзгий амьсгалах тусам илүү хэрэгчлөөг хүртэж байгаа. Эрхчлөө гэдэг өөрөө гадаад нөхцлөөс хамаарахгүй дотоод төлөв. Хаа хорвоогийн бүх зүйлийг удирдах чадахгүй ч гэсэн та амьсгал таны мэдлэг. Та нөхрөө удирдах чадахгүй, эхнэрээ удирдах чадахгүй, эцэг эхээ, хүүхдээ дараагаа удирдах чадахгүй. Монгол улсын ерөнхийлөгч хэн байхыг та шийдэхгүй ганцаараа бүгд шийддэг. Гэхдээ та амьд л байгаа юм чинь яаж амьсгалах вэ гэдэг чинь таны байхгүй. Тэгээ энэ амьсгал таны маш их зүйлийг хэлж өгдөг. Энэ амьсгалаалж байгаа юм хангалттай. Энэ л тунгаамслахлын суурь. Өөр юу ч та сурахгүй, өөр юу ч та чадахгүй бол зөвхөн амьсгал дээр л анхаарсаар агаад өгөхөд хангалттай. Дэндүү хангалттай. За ахиц дэвшил. Бид нар ахиж дэвшиж хөгжих гэж ирсэн маа гэж дөрөв хэлсэн тийм. Энэ бол ахиж дэвшгийн хэрээр таны амьсгал гүнзгийрч хөг хэмнэл нь хэлбэр чинь. Тэр хүн болгонд өөрийн гэсэн өрмөц амьсгал байгаа. Өрмөц амьсгалын хэв татал байгаа. Таны өөр, жаргалын өөр, цогоогийн өөр байхгүй. Тэр хүн болгон өөр. Таны амьсгалаар хинч амьсгалахгүй. Таныг бас хинч амьсгалуулахгүй. Та амьсгал хураах өдрөө хүртэл амьсгалсаар байгаа. Та тэгтэл хин нэгнийг дагаад хин нэгний амьсгалаар амьсгалаад байгаа юм биш үү? Хин нэгний агаараар амьсгалаад эсвэл хин нэгний агаараас булаагаад байгаа юм биш үү? Хин нэгнийг дагцсан амьсгаланд эртцэн явж байгаа юм биш үү? Тэрийгэ танараа тийм ээ. За үр дүн. Тэгэхээр тунгаамслахлыг хийснээр эцэстээ бид нар яах гээд байгаа юм бэ гэхээр ямар үр дүн гэж гэсэн үр дүнгүй зүйл бол хэрэггүй. Хэрвээ танд үр дүн гарахгүй бол зүгээр л хайчих, зүгээр орчих. Энэ номч танд үр дүн өгөхгүй юм шиг санагдаад байвал та тавьчих. Та хизээж харахгүй гэж амлах хэрэггүй зүгээр л хажуу тийш нь тавьчих юм. Ямар нэгэн зүйл үр дүн өгөх л хэвээр. Тэгэхээр энэ үр дүн бол юу? Ямар үр дүнгийн төлөө бид нар хөөцөлдөх вэ гэхээр таныг илүү амгалан болгох. Оюун ухааны чинь цэлмэг болгох зүйл рүү яваарай. Юу таныг амгалан болгож, юу таны оюун ухааныг цэлмэг болгож тийм ээ. За шийдвэр гаргалт мэдээ сайжрна тий. Харилцаанууд чанарч.
бүтээлч байдал дээшлэн, зол завшаан дэлгэрнэ. За эцэстээ бид нар элбэг хангалуун байдлыг хүсэж байгаа юм. Дахиад хэлснээр элбэг хангалуун байдал хүн болгонд өөр байж болно. Тэр амьдралын бүх талбарын хүүхд нийлэмжийг одоо дээшлүүлэх нь нэгтгэх ийм талбар байх нь. Тэр элбэг хангалуун байдал таны эрхчлөөтэй мэдрэмжтэй шууд холбоотой. Та эрхчлөөтэй байна уу? Иргэшээл дотор байна уу? Өөрөөсөө асуугаарай. Зарим зүйл дээр та эрхчлөөтэй л байгаа шүү дээ. Хүн юм чинь. Тэгвэл та ямар талбар дээр эрхчлөөгүй бэ? Ямар талбар дээр баригдаад дарагдаад байна? Тэрийг тунгаамслахаар. Хинтээ хамт байхаар ганцаараа ингээл байхаар нэх гоё. Оо ямар гоё юм бэ гэж бяцлаглаа хийгээл, йога хийгээл, номоо уншаал, тэмдэглэлээ өртлөөл, эсвэл хүүхд мөхтэйс амар гоё хайрлал, гинт нэг хүн хаалгаар ороод ирэхээр зэрэг гамсгаад иртэл бачимдаал айгаал нөгөө хүнийг ороод ирэхээр сонин болол давтчихал гэлдэг тийм ээ. Тэнд тухгүй байтал байна шүү дээ. Тэнд эрхчлөөгүй мэдрэмж байна. Тэр мэдрэмж рүү бид нар зөөлөн очоод тэр мэдрэмжийн учрыг нь олоод тэр мэдрэмжтэй ажиллах гэдэг. Энэ бол тунгаимслахлын үйл явц. Ингээд эхлэхээр одоо та нөгөө нэг шар хүнийг харж шар болж, хар хүнийг харж хар болно гэдэг шиг бид нар зарим нэг хүнийг харахаараа өөрчлөлтдөг штеп. Тэр талбар болгон дээр өөр хүн болчдөг. Ажил дээрээ нэг хүн, гэртээ нэг хүн, нөхөр эхнэртэйгээ нэг хүн, хүүхэдтэйгээ нэг хүн, эцэг эхтэйгээ нэг хүн. Энэ олон дөрүүдийг усалж ургуулж авч явна гэдэг чинь амар их ажил байхгүй юу? Тэгэхээр энэ дөрүүдийг нэг болгож базаад нэгтгэхэд нэг удирдлагатай болох гэдэг. Энэ олон шаарнуудыг ингээд нэг багц болгоод яг нөгөө нэг та тэгэхээр бүх зүйлдээ өөр морь хэрэглэдэг хүн шиг болчихж байгаа байхгүй. Оо энэ миний одоо ажилдаа явдаг одоо морь. Энэ миний одоо ачаа зүүдэг, ачаанд хөлөлдөг одоо морь тий. Оо энэ болохоор зэрэг хүнд гаргаж ирж харуулдаг морь тий. Жилдээ нэг удаа гис зочин ирэхээр би энэ морийг гаргаж ирээд наадамд энэ миний наадамд уралдуулдаг морь ч гэдэг юм уу тий. Ингээд ийм олон одоо морь уяад ахаар чинь та ядарна штэ. Яг нэг л морио уямаар байгаа хгүй. Тэр мориороо бүх юмдаа хэрэгэлдэг баймир шүү дээ. Наадам дээр гаргаад ирэхэд ичдэггүй, зовдөггүй, ажилдаа ч одоо унаад явцдаг. Хүмүүст ч хүртэл туслаад өгчдөг тий. Морины жишээ бас авсан чи сонирн биш үү? Би өмнө нэг зэч морины жишээ авч байгаа юм. Тэгэхээр нэгдмэл нэг бий болно гэдэг нь тэрийг хэлээд байгаа. Ерөөсөө л тэр нэг морио л арчил. Тэр өөрийгөө л арчил. Ганцхан өөрийгөө л арчил. Өөртөө тэр олон дүрийг битээ тийжээ. Тэглээгээд олон дүрээ тас тат гэж байгаа юм биш. Тэнд чинь шалтгаантай болоод тэр дүр үүссэн байна. Яагаад энэ дүр надаас тустай байгаа юм бэ гэдгийг таниад тэрийг өөртөө нэгтгэх гээд байгаа. Тэгэхэр чинь хүн эрхчлөөтэй байна. Элбэг хангалуун байна. Тэр олон дүртэй хүн гэдэг чинь олон ихнэр тижээж байгаа залуугаас ялгаагүй байхгүй. Тэгэхэр чинь ямар юмны элбэг тэлбэг байдал авах гэдэг. Олон дүр тэгээд хар чинь олон авгаа тэг авгаагаа хэлэхээр хүмүүс хэлээ тэ. Нөгөө олон их нэртэй болох гээд хичээж байгаа эрэгтэй хүсэл. Ирэх хүсэл. Хэцүү шүү дээ тэр чинь тий. Олон хатны аашиг нэг тааруулна гэдэг чинь. Ямар ч ер нь маш хэцүү. Тэр та өөрийгөө тэгж зовоож байгаа юм биш үү? Олон эмэгтэй ааш занг болгож байгаа юм шиг өөрийгөө зовоогоод байгаа юм биш үү? Тий. За тунгаан бяцлаглаар эрхэм зорилгоо нэг. За өнөөдөр энд ороод ирсэн байгаа хүмүүс ихэвчлэн миний бодлоор амьдрал тодорхой хэмжээнд тав тухтай болсон байна. Тав тухгүй хэцүү амьдралд байгаа хүн угаасаа ч эрхэм зорилго гэдэг юмны араас хөөцөлт тогтолцоо тийм ээ. Ерөнхийдөө бараг боломжгүй байх. Тэгэхээр таны амьдрал өнөөдөр тав тухтай болсон ч гэсэн. Гэхдээ бид нар таны амьдрал тэгж санагдахгүй байсан ч нэг зүйлийг санаарай. 2024 онд амьд байгаа хүн өмнөх бүх цаг үед 21-р зуураас бүх үе цаг үед байсан хүмүүстэй харьцуулахад хамгийн тав тухтай амьдралын орчинд өнөөдөр бид нар аж төрж байгаа. Өнөөдөр хүн төрөлхтний түүхэнд хүний үхэх магадлал хамгийн бага болсон. Хүний амьд явах баталгаа хамгийн өндөр түвшинд очсон ийм цаг үед бид нар амьдарч байгаа. Өмнөх бүх үетэй харьцуулахад. Тэгэхээр энэ амьдрал өнөөдөр тав тухтай болсон ч гэсэн гүн үзгээд зориг гэдэг юм бид нар хайгаад байгаа. Тэр биднээс хол санагдаад байгаа. Өнөөдөр амьдралын асуудлууд тодорхой төвч шийдэгдэж авч бид зориг чухал гэж. Гэхдээ зориг гэж бодохоор их л тийм олон юм надаас нэг л хол зүйл шиг санагдаж байна. Энэ бол бидний орчин үеийн хүний сорилт шүү дээ, тийм ээ. Нийтээрээ бид нар буруу ойлгож байгаа зүйл бол сэтгэл хангалуун байдал гадаад ертөнцөөс ирж байгаа гэдэг ойлголт.
Тэгэхээр тунгаимслалын хандлага бол дотоод орчин, гадаад орчин нөлөөлдөг юм байна. Тэгэхээр дотоод сэтгэл ханамж, гадаад сэтгэл ханамж хоёрынхоо тэнцвэрээр орших. За тунгаимслал хийх зорилго өөрөө юу юм бэ гэхээр дотоод оршихуйгаа тижээж нутагшуулах. Тэр морины жишээг л өөр нь аваад тэр чигтээ явчих. Тэр морийг нутагтанд байлгаад сайхан зөв зүйлээ одоо илүү морийг надаас илүү сайн морь уух тухай ойлголттой хүмүүсээ бол бас бүр гоё зураглаад бодоод үзэхгүй тий. Нутаг уснаа сайхан зөв сайхан бэлчээртэй гараад чөлөөтэй тий. Ста нөгөө нэг дэлээ намруулад тий чөлөөтэй тэр давхих атууг ингээд төсөөлөд үзэхээр тэр бол өөрөө эрх чөлөөтэй байна те. Гэтэ өнөөдөр тэр сайхан авч явахын тулд олон зүйлийг анхаарах хэрэгтэй те. Морь уяач гэдэг чинь тусгай мэрэгжил байгаа нь өөрөө шалтгаантай шүү дээ. Зүгээр л нэг дурын сараа шиг нөхөр очиод хийдэг зүйл биш учраас л тэнд тийм тусгай хүмүүс байгаа те. Тэр энэнтэй адилхан та дотоод оршихуйгаа тэжээж, усалж, бордож, арчилж нутагшуулна. Өөртөө би өөрийнхөө нутгийг та өөрөө бий болгох. Үйлдэхээс байхад шилжих тухай. Тэгэхээр амьдрал бол хийх биш ээ, амьдрал бол орших. За би маш их оршил явна. Өнөөдөр баг оршилцоор агаад л баг дуусах бах. Тэгээ энэ оршил маань өөрөө ер нь тунгаимслахын хөрсийг бэлтэж өгч байгаа. Тэгээд сүүлийн 20 минутанд би яг тунгаимслахлаа тэгвэл яаж хийдэг юм бэ? Ямар гурван аргатай юм бэ гэдгийг яриад дуустагаа. Тэгээд асуулт хариулт руу оръё. Тэгэхээр бидний эрхэм зорилго бол юу хийхээс илүү хэн байх тухай. Өнөөдрийн бидний зорилго бол би өөрөө байх байхгүй. Хийх биш байх. Сарнай цэцэг одоо тий эсвэл самарны мод тий хуш мод ста айгүй гоё мод болчих юмсан бүгднгийнх нь дээгүүр гаргаад урагчих юмсан уулын хамгийн өндөр мод болчих юмсан гэж хийцээж тийм зүйл олж ирэхгүй ийм юмыг бодож чаддаг зүйл бол ганцхан хүн байхгүй. Тэгэхээр тэр бодлыг бид нар тавьж явуулаа тэр бодлыг зөв зөвлөлд нь ашиглана тийм ээ. Тэр бодол санааг юунд ашиглах вэ? Ухааныг юунд ашиглах вэ гэхээр би хэн байх гэж ирсэн бэ гэдгийг танихтаа ашиглана. Тэгэхээр амьдралын бүх талбарт дотоод үнц нь ноён нуруу гэдэг зүйлээ одоо бид нар бий болгоод тэрийг услаад түүгээрээ цалих гэдэг. Үн цэнээрээ бид нар бүр ингээ халигж цалих гэдэг байхгүй. Өөрийнхөө үн цэнээр халигж цалихсан ноён нур ганхашгүй ноён нуруутай байх үн тэр л таны зорилго шүү дээ. Тэр л таны зорилго. Өөр юу ч биш. Зорилгоо олохын ач тус ойлгомжтой амьдрал тэнцвэр тогтно, дотроосоо гэрэлтэн, ганхашгүй биегээ олно, гадаад ертөнцийн өөрчлөлт, гадаад юмны иргэшэл хамаарал өөрөө багасна. Ядаж төгрөг гэдэг зүйлээс хамаарах, доллар гэдэг зүйлээс ч юм уу хамаарал чинь багасна. Ээж аав, магадгүй хадам ээж, хадам аав тийм ээ. Монголын төрд ямар нам байх тийм. Энэ зүйлээс та өөрийгөө чөлөөлж байна тийм ээ. За эсвэл гэр орны байдал тийм. Дийлэх нь гэр орны байдал байгаа л да. Айгу том юм яриад байгаа тийм. Тэгэхээр та өөрөө амьдралынхаа амьд биелэл болох нь энэ тунгаимслал гэдэг зүйлийн зорилго. Сүнснийхээ эрхэмсэг чанар суу бэлгээ усалж арчлах. Ингээд хэлэхээр ямар мэдрэмж төрж байна. Өөрийнхөө эрхэмсэг чанараа олох. Тэгэхээр энд яста энэ одоо сараа гэдэг хүүхэн чинь ингээд ном орчуулсан ингээл ийм юм яриад байгаа юм. Энээс ингээд л сурах юм сурчиж юм уу те бити ингэж бод. Ерөөсө тэр сараа мараа ямар ч хамаагүй байхгүй. Эцэстээ таны сүнсний эрхэмсэг чанар таны суу бэлэг гэдэг зүйл байгаа шүү дээ. Та тэрийгээ л нээх гэж байгаа. Таны зорилго бол ерөөсөө л тэр. Сараа ийм юм хийдэг юм байгааз тэглээгээд яадаг. Тэр ямар ч хамаагүй шүү дээ. Би гол нь яг яах юм бэ гэдэг дээрээ төвлөрөх. За энэ хэсгийг би ингээд шууд алгаслаа. Ер нь бол маш их ярьсан учраас. За орчин цагийн тунгаимслал. Тэгэхээр одоо орчин үеийн ерөнхийдөө жоохон илүү сүүлийн үеийн арга техник байх нэ. Яагаад сүүлийн үеийн арга техник гарч ирэх хэвчээ шаардлага бий болсон бэ гэхээр хүн болгон өнөөдөр ууланд очиод бясалгаж чадахгүй. Амьдралаасаа 10 хоногийн чөлөө аваад явчих гэхээр яалтчгүй нэлэх хөвгттэй. Хин нэг асрах шаардлагатай, амьдралаа залгуулах шаардлагатай байгаа штэ. Ер нь бол тийм л байгаа. Ихэнх хүмүүст тийм боломж байхгүй. Хоёрдугаарт заавал тийх албагүй. Та чадчихвэл та мундаг байна. Гэхдээ дандаа нэг зүйлийг барьж аваад яваад байж чадахгүй. Дандаа
гоё байгаад байна гэж байхгүй. Дандаа нэг номоо барьж аваад амьдрна гэж байхгүй. Тэр орчин цагт бид нар өөрөө амьдрал маш комплекс болсон байхгүй. Маш олон талбартай, маш олон зүйлийг авч явах хэрэгтэй болсон. Өмнө нь хүүхэд өсгөх гэдэг бол зүгээр сайхан дулаан дээвэртэй байшин, гиз затгалан тий одоо 100-андаа галтай, тогоондоо хоолтой, сайхан гэр оронтой ингээ эцэг ихтэй гэр бүлэрэл байх л одоо бидний одоо зорилго байлаа шүү дээ, эцэг их байх. Ийм л байхад болохоор хангалттай. Энэ зүйлийг нь л өгөх гэж одоо бидний өмнөх үеийн эцэг эхчүүд маань тий ахмадууд маань бүх насаа амьдралаа зориулаад өнөөдрийн бидний залуучууд бий болсон байгаа шүү дээ, тий. Бид нар маш олон үеийн хүмүүсийн хичээл зүтгэлийн үр дүн баггүй. Тэгэхээр тэр хичээл зүтгэл дээр суурлаад бид нар дараагийн шатнд гарахаар яах вэ гэхээр тэр хүмүүсийн бүтээсэн зүйл дээр нэмж олон талбаруудыг бий болгож байгаа. Тэгэхээр амьдрал өөрөө яах вэ гэхээр яалтчгүй ярвигтай болж эхэлнэ. За тэгэхээр энэ ярвигтай байдлын дунд одоо энэ тунгаимслах зүйл чинь орчноо аюу амархан орчиж болно. За тунгаимслал 3 үндсэн гаргатай. 3 хэсгээс бүрдэнэ. Нэгдүгüүрт завсарлах. Энэ бол оюун санаатай холбоотой. Хамгийн ихний арга завсарлах. Хоёрдугаарт шилжих. Энэ бол завсарлах дээр сурлана. Таны сэтгэл хөдлөлттэй холбоотой. Завсарлах урлагаа бүрэн эзэмшсэний дараа л шилжих урлагтаа сурлана. Гурав дахь нь нэгдэх. Энэ бол хамгийн дээд арга. Бие махбодтой холбогдно. Эхний хоёр аргаа та өөрийн болгосны дараа энэ ингээл аяндаа урсах юм байхгүй. Тэгэхээр завсарлах, шилжих, нэгдэх гэдэг 3 үгийг зүгээр бодоод үзээрэй. Хэвчлэн бид нар ингэж сонсоогүй л байгаа. Зай гаргах юм байна. Шилжилт өөрчлөлт хийх юм байна. Буцаад өөртөө татаад нэгтгэх юм байна. Ийм л дараалал. За. Тэгээ 3 шат нь болохоор оюун ухаан, сэтгэл хөдлөл, бие махбод гэсэн 3 шат байгаа. За. Сайн тунгаимслал хийж гинэ гэдгээ яаж баттгах юм бэ? За ямар нэгэн зүйлийг хийхээр бид нар одоо ийм уусан ч үйлчилж гинэ үү гэж мэдмээр байдаг шүү дээ. Ийм уухаар яг үйлчилж байгаа юу, яг ажиллаж байгаа юу гэдгийг яаж мэдэх вэ гэхээр завсарлах аваад эхлэх тусам танд юу төрөх вэ гэхээр ойлголт төрж эхэлнэ. Оюун санаандаа орон зай гаргаад эхлэхээр та ойлголт чинь тэлж эхэлнэ. Юм ойлгох орон зай үүсч эхэлнэ. Ямар ч зайгүй юм руу нэмээд юм чихээд байж болохгүй шүү дээ. Одоо та амар их юм сурцсан, амар их юм ойлгоцсон байгаа ойлгож байна. Гэтэ эн чинь ингээд нөгөө пик дүүрсэн агуулгах руу нэмээд дахиад генийн төлөв гэдэг юм чихээд байж бас болохгүй байхгүй тий. Тэгэхээр эхлээд зай гаргана. Шууд ингээл өмнө нь ямар нэгэн зүйлийг сурсан аргаараа шууд нухаал үзэг цасаа нийлүүлээд ингээл дайраад идэг. Ерөөсөд битэтиг. Эхлээд тэр юмыг хийх цаг танд байна уу гэдгийг асуу. Цаг байхгүй бол та яах вэ гэхээр та стресстэй. Стресстэй л дахиад өөртөө нэг юм ачаал нэмчих байхгүй. Өөртөө бити ачаа нэм сулал багсаг. Зай өг. Тэ? За хоёр дахь нь шилжилт хийгээд эхлэхээр яах вэ гэхээр танд цөмрөлт явагдана. Орон зайн хувьд шилжээд өөрчлөгдөд эхлэхээр шин одоо газруудаас гэрэл тусч эхэлнэ. Өмнө нь та ганцхан ингээд нүхээр харж исэн бол олон талаас хараад эхлэхээр энэ зүйл чинь цөмөрнө. Ганцхан талаас нь очиод амьдралыг хатгаад ахаар чинь нэг л явж өгөхгүй байгаа сте. Тэ? Олон талаас нь очиод олон юмар хатгаад эхлэхээр тэм цөмрөлт үүсэх байхгүй. Энэ бол сэтгэл хөдлөлийн өөрчлөлт. Та ямар нэгэн гой зүйлийг хийгээд, гой багшийг дагаад, гой сургалтанд суугаад, эсвэл гоё юм хийгээд өөрийгөө мундаг болоод ингээ бодчихтал нэг өдөр хүүхд рүүгээ амар хашгирч байгаа. Нэг хүнтэй амар хэрэлдэж байгаа зү. Зам дээр ингээ ямар тэнэг нөгөө юу вэ гээл те. Бидрээс ингээл гардаг те. Тэрийг барьж авах гэдэг. Хүй. Тэр гараад ирэнгүүт хүү эн чинь хэм блэ те. Эн чи одоо ийм юм ярьдаг хүн бас энэ дотор одоо байгаад байгаа мó? Одоо гайгүй болцсон гэж утсан чинь байгаа юм биш үү гэж гаргаад ирчих. Ингээл эн чинь ойлголт байгаа зү. Тэгээд бид нэр тэр нөхөртэй ажиллаж эхлэхээр дараа нь цөмөрлөө яваа. За 3 дахь шат нь нэгдэх. За өөрөөсөө тасарч гарсан тэр нэг жижигхэн мангасаа таниад жижигхэн асуудлаа барьж аваад таньдсан тэрийг олон талаас нь ажиглаад таниад чи чинь нэг ийм л хүүхэн юм биш үү гэд таниад эхлэхээр тэр хүүхнийг хүүхэн биш юм чинь ингээ жижигхэн хүүхэд юм байна. Миний дотор ингээ тэ эсвэл одоо залуу тэ энэ миний дотор ингээ хүлээн зөвшөөрөг нэг юм жижигхэн миний юм мангас юм байна гэд ботчих. Тэ нэг жижигхэн юм ааштай хүүхэд л ахгүй тэ. Ер нь нэг юм жоохон хүмүүжлгүй, жоохон
үлдээгүй нэг тийм хүүхэд. Тэр хүүхдээ ингээд таньчаараа зэрэг өөрийнхөө нэгэн хэсэг болгож аваад өөртөө нэгтгэж байгаа. Уурлах юм байхгүй. Зүгээр тайван. Зүгээр штэ. Ингээд нэгтгэхэр бие махбодтой нэгтгэхэд авчгаар энд юу болж байгаа л тесрэлтэй бодож байгаа. Эн чинь бие л юм байна. Эн чинь бас л нэг миний дүрл юм байна. Энэ намайг ингээ уурлалд идэг байхгүй юу гэхээ болчихно гэсэн. За тийм ээ тэр хүн бол тэрүүгээрээ л бай. Та тэр хүнийг яаж чадахгүй. Энэ нөхөрт уурлаад байгаа тэр хүн чинь харин та үсттэй. Тэр уурлаад байгаа нөхрийг таниад уурлаад байгаа нөхрийг бүр дотн таньдаг болоод өөртөө нэгтгэж авчих. За чи би л юм байна. Чамайг авъя. Авч. Ингээд өөртөө нэгтгэж авчихар тэр тесрэлт явагдахаар дахиад та том орчиж байгаа байхгүй. Тесрэлт бол өөрөө бүх зүйлийг эхлэл байдаг тийм ээ. Манай энэ одоо таны шашин шүтлэг ямар би мэдэхгүй ч гэсэн хорвоо ертөнц чинь өөрөө тесрэлтээс бий болж байгаа шүү дээ. Тесрэлт бол үргэлж шинэ зүйл эхлэл байдаг. За яана би өнөөдөр нэг цагт багтааж ирч чадахгүй нэ. Би уг нэг цагт багтааж ирээд нэг цагийн ярилцлага асуулт хариулт хий гэж үзсэн. Гэтэ амжихгүй нэлээд удаа ярих юм шиг байна шүү за. Тэгээ бүр завгүй хүмүүс байвал дараа нь YouTube-д ямар ч гэсэн бичлэгийг нь оруулчихно. За тэгэхээр гурван зүйлийг үзэх нь. Нэгдүгээр завсарлага, хоёрдугаарт шилжилт, гуравдугаарт нэгдэл. За тэгвэл завсарлах урлаг гэж юу юм бэ? Завсарлах урлаг гэж жоохон тань. Завсарлан гэж төвлөг юу гэлээд вэ? Зорилго нь амьдралдаа орон зайг олборлох замаар тунгаан бяцлаглалын орон зайг үүсгэх гэдэг. Манай таныг их чинь нэг хэлжсэн аав нь ингээд нөгөө нэг хевсэн дээрээс ингээд хялгас дүүдэг тийм цэвэрч хүн байсан гэж тийм. Тэр өөрөө хүн харахад асар хэрэггүй юм хийж байгаа юм шиг тийм. Өө ингээд хялгасаар нь түүгээд явуулсан чинь нөөсгүй штэ гэдэг тийм. Гэтэл тэр хялгасыг тэр хүн олж хараад авчиг тэр хүн тэрийг анзаарч ийн гэсэн үг шүү дээ. Яг тэрэн шиг орон цаг багаар нь олборлох юм. Яг та эрдэс олборлож байгаа юм шиг, эрдэс баялаг олборлож байгаа юм шиг надад өнөөдөр завсарлага авах ямар орон зай байна вэ гэд тэрийг олборлох юм. За хамгийн ихний завсарлага юу вэ гэхээр ерөөсөө л энэ амьсгал. Та өөрийгөө анзаарах юм бол амьсгалагч завгүй үе танд байгаа шүү. Би засагч завгүй үе танд байгаа. Ажил дээр хоолойч идэх завгүй. Тэ? Эсвэл хүүхдээ харж байхдаа хоолойч идэх завгүй. Эсвэл амьдралд нухлуулаад танд ингээд 0-д ороод сухтал ёо гэд ингээд завсарлага авдаг тийм ийм байх үедээ тийм ганцхан тийм завсарлага байгаа юм биш үү? Тэгвэл өөр ямар завсарлага та олборлоорой. Танаар яг нөгөө нэг нөгөө уулуурхайн лиценз авах гээд хайгуул хийдэг шүү дээ. Нөгөө хайгуул хийж байгаа юм шиг. Хайгуул хийгэрэй. Юу вэ? Ямар боломж шанс байна? Өөртөө цаг гаргачих, зай гаргачих, тавьчих, болчих юм юу вэ? Бүр хүчээр гаргачих тий. Боли энийг би бүр өрөөсө боли энэ угаасаа яг би нэг хаяхгүй л гэхдээ өнөөдөр би болчих. Би нэг хэсэгтээ завсарлаж тий. 7 хоногт та нэг өдөр хинтээ ч харьцахгүй ганцхан цагийг эсвэл 30 минутыг гаргах танд боломж байгалах тий байж л байна. Тэрийг яаж гаргах вэ? Танд ямар боломж вэ? Танд өөрийн гэсэн өрөө таслахаа байна уу? За өрөө таслахаа байхгүй бол таны орон зай юу бэ нвэ? Хаана та ганцаараа байх боломж вэ? Та гадаа гарах уу? Та кофе шоп орох уу? Тэ? Эсвэл одоо бүр нөгөө бааны өрөөнд одоо усаа ингээд дүүргчээд баанандаа ингээд нэг гоё хөвтөх юм уу? Хинч таныг сатааруулдгүй, хинт юунд ч өрөвлцдэггүй ямар газар байна вэ? Тэр газрыг бий болгоор. Тэрд орон зайг бий болгоор. Ач холбогдол нь тий хамгийн амархан. Энэ бол хамгийн амархан. Ингээд амьсгалах чинь хамгийн амархан шүү дээ. Хамгийн амархан. Ингэж амьсгалж завсарлага авч датснаар бусад юмыг сурах үйл явц түргэснэ. Бусад юмыг сурах орон зай бий бол эн чинь суурна байхгүй. Тогтмол хэрэгжүүлээд тах юм бол таны амьдрал суураараа өөрчлөгдөнө. Тэгэхээр нэг зүйлийг маш сайн тогтоож аваарай. Энэ бол парадокс. Парадокс гэдэг зүйлийг мэдэхгүй бол парадокс бол эсрэг утгатай юм шиг хэрнээ нэгэн зэрэг үнэн байж болдог зүйл. Жишээлбэл одоо хайрн дотроо халан гадна гэдэг үг шүү дээ. Энэ бол парадокс ахгүй. Үгүй хайртай мó одоо халтай мó тий?
Гэхдээ би хайртай. Гэхдээ би бас ааштай. Гэдэг ч юм те. Халуун мөртлөө хүүтэг. Халуун хүүтэн хоёр хоёулаа заримдаа өвдөлт болж мэдэрдэг. Бүр адилхан ч болж мэдэрдэг тийм. Гэдэг шиг. Тэгэхээр гол парадокс юу вэ гэхээр та удаашрснаар таны амьдрал хэлнэ. Таны амьдрал уртснаа. Удаан болох тусам танд ямар их цаг байгааг та олж харна. Ямар нэгэн юм руу ингээд зум хийгээд эхлэхээр айгүй том болж харагддаг шүү дээ тэр шиг. Та амьдрал руугаа анхаарлаа хандуулад амьсгал руугаа орох тусам таны амьсгал гүнзгий болно. Буюу та олон амьсгалтай болох юм шүү дээ. Нэг амьсгалаа уртаа болгохоор таны амьдрал уртсна. Ерөөсөө л тэр маш олон одоо анагаах ухаан юу дээр бол тий. Одоо таны ер нь эрүүл мэнд муудах тусам, сэтгэл санаа муудах тусам таны амьсгал хүрчихэж байгаа шүү дээ. За. За тэгэхээр дадал ямар дадлыг өөртөө хэрэгжүүлэх вэ гэхээр жам ёсны завсарлагуудыг анзаарахад суралцах. За жишээлбэл та хүүхдээ хараад декреттэй байх. Эсвэл та ажилгүй байх. Ёстой ямар ч ажилгүй, нийгэмд нэмэргүй, бусад бүх хүмүүс юмаа хийгээ яваад хахад би л гэдэг хүн ингээл гэртээ суугаад байна. Эсвэл тэтгэвэр насны гавьяа тэр чинь насны амралт байхгүй. Тэр чинь насны нэгэн насны завсарлага байхгүй. Танд өнөөдөр тэгээд суух боломж байгаа бол энэ бол маш том талархах сэдв байхгүй. Та хүүхдээ хараад эсвэл та гавьяаныхаа амралтанд аваад эсвэл та ээлж хам эсвэл та өвдсөн байгаа. Мэдээж өвчин зовлон хэцүү ойлгох юм. Гэхдээ та өнөөдөр танд магадгүй та өвдчиж та амьдралдаа завсарлага авах боломж гарсан ч болов тий. Та өвдөөгүй бол юмыг зогсоод харахгүй ёстой асфальттай нөгөө танк шиг л ингээл дайраал гардаг. Амьдрал тань та амьдралаас бүр амьдралыг гүцээд байгаа. Амьдралыг та бүр дэндүү ялаад шүү дээ. Та бүр амьдралаас хурдан биш шүү дээ. Тий. Ийм хурдан яваад байгаа юм биш үсттэй тий. Тэдрийг анзаараарай. Тэрэн дээр завсарлага гаргаж зай гаргаарай. Тэгэхээр таны энэ завсарлага ганцхан амьсгалын урттай байхад хангалттай. Нэгэн амьсгал байхад та маш олон зүйлийг маш өөрөөр харна. Та хин нэгэн рүү хашгираад маш муухай үг хэлэх гээд маш муухай зан гаргах гэж байгаас өмнө ганцхан амьсгаа авах, ганцхан хормыг та өөртөө гаргах юм бол тэр нөхцөл байдал маш өөрөөр болох байсан. Маш олон зүйл та мэдэх бах тий. Ганцхан хормыг өөртөө аваад юу лээ? Би чи яг яагаад байгаа лээ гэд бодчих юм бол тайвширч шүү дээ тий. Тэгэхээр маш олон зүйл харамссан мөчүүдэд тунгаад үзэх юм бол та ингэчгүй явдаа гэсэн зүйл чи ихэвчлэн завсарлага аваагүйгийнх л ба. За тэгээд амьсгаа аваад эргэн тойрны ажил тий зүгээр л хар зүгээр л бүр ингээд амьдралаа анализ хийгээд гээгүй шүү. Бүр яг жигнэж бүр шууд утгаараа ингээд энэ аягийг хар. Гараа хар. Гар хуруугаа хар. Нүүр амаа хар. Орд ирээ хар. Ханыг хар. Цонхоор гадаа ямар байна? Гадаа алхаж явахдаа юу штэ. Утасныхаа дэлгэцийг автобусны дотор утасныхаа дэлгэцийг биш заяа. Гэртээ байхдаа зурагтынхаа дэлгэцийг биш. Зүгээр л тэнд хөрхөн гүйж байгаа хүүхдээ хар. Зүгээр гадаа байгаа шууг хар. Танд тэрийг анзаарах зөвхөө тэр завсралгуудыг өөртөө бий болгоор. Тэрийг амьдралаа түүгээр баяжуулаад. За энэ бол завсарлах хурлага. За завсарлага аваад байгаагаа яаж мэдэх вэ гэхээр хамгийн ихний баталгаа бол танд ойлголтууд ир. Завсарлага аваад зай гаргаад ангарахаа гаргаад эхлэхэр чинь тэр ангарахаагаар чинь ойлголтууд тархин дотроо ийм ангарахаанууд гаргаж эхлэх таахгүй. Итгэл үнэмшлтийн зай завсар гарга ямар ч зай завсаргүй юм чи яах вэ гэхээр тэгээд өмхөрөөд муудна штэ. Тагт тоолог ингээд таглаад ингээд тавьчихаар юу болдог вүлээ угаасаа л хөх зургаад мууддаг хэвчтэй. Өөр юу ч болохгүй штэ. Бүх төрлийн бүтээгдэхүүнийг тэгэл тавих. Тэгэл цагийн ирэхээр муудна. Ямар ч зүйл амьтай юм болгон агаарын солилцоод орж завсар цай гарахгүй бол мууднаа. Та яг адилхан байхгүй. Таны үзэл бодол итгэл хүншлэл яг адилхан байхгүй. Тэгэхээр зай гаргах үед юу болж байгаа вэ гэхээр өмнө нь далд байсан зүйлсүүд гинт ухаарч эхэлнэ. Гинт анзаараагүй зүйлсүүдийг харж эхэлнэ. Энэ манай гадаа чи нэг юм шувуу өдрө болгон ирээ сууд юм биш үү? Ямар сони юм бэ? Тэ? Ийм жижигхэн юм шиг энэ ч гэсэн ойлголт шүү.
За учир шалтгаан нь юу вэ гэхээр ингээд дүүсгээд эхлэхийн ирээр таны оюун ухаан чинь амарна. Оюун ухаанд чинь нэг зай гарна. Зогсоо зайгүй бодол машиндаа л тий ингээд юм машинтаа болчихно. Оюун ухаанаа ингээд та тайван байлгаад тэр оюун ухааны зөв зүйлд нь ажиллавал зөв хүнийг зөв зүйлд нь зориулалтаар нь ашиглаад эхлэхээр тэр чинь үр дүнгээ өгнө. Оюун ухааныг зориулалтын бус аргаар нь ашиглана гэдэг бол жишээлбэл санаа тэр мундаг тархийг тэр тархич асар хэрчим хүч хэрглэж чаж таны бие хамаг юм хэрглэж зүгээр санаа зовход л зарцуулаад ах юм уу? Ямар ч үр дүнгүй штэ. Шийдэл болоход зарцуул л та. Асуудал байгаа юм. За тэгвэл хоёулаа ажиллая чамаг би шийдэл гаргахад ашиглая. Энэ оюун ухааныг тэмэл зүйлд ашиглах болохоос биш. Зүгээр хий дими балай бодлоор өөрийгөө зовооход ашиглаж болохгүй. Оюун ухааныхаа ширэлтийг гаргах орон зай. Ойлголт ороод ирэхээр ширэлтээ гарна. Тэ? Ширэлтсэн байгаа. Маш их юмнууд ингэ ширэлтсэн. Баахан хүмүүсийн, баахан багш нарын, баахан мундаг хүмүүсийн эсвэл эцэг их хамаатан садан эхнэр нөхөр түмэн 80 юмнуудын яриаг сонссоор хагаад одоо хэн юун ч миний бодлын, юун ч хүний бодлын танихаа байна. За энийг ингээл нэг нэгээр нь таньж эхлэх байхгүй. Яста мэдсээр нь өө энэ бол ааваас авсан юм байна. Заавд нь буцаагаад өгч. За энэ бол ээжээс авсан юм байна. Ээж буцаагаад өгч. За энд бол миний эхнэр болоод ойлгосон зүйл. За би энийг буцаагаад өөртөө өглөө. Тэ? Энэ бага ангийн багшаас авсан ойлголт байна. Энийг бага ангийн багшид би буцаагаад өглөө. Ингээл нэг нэгээр нь өгөөд байгаа байхгүй. Ингээд өгөөд байхаар юу болох вэ гэхээр та амар чөлөөлөгдөх байхгүй. Та нуруунд дээрээ айгүй их ачаа өөрцөн байгаа учраас чи ингээ хуянтаад үүрэх ёсгүй юм, бодох ёсгүй бодол байхаар таны бие чинь өвдөн штэ. Толгой ч өвдөн. Угаасаа яагаад би чинь муудаа сэтгэл чинь ширэлдээд байгаа вэ гэвэл та маш их шаардлагагүй юмыг өөр дөрөө авцсан байгаа байхгүй. Тэр юмнуудыг бусад хүмүүст нь өгөхстой хүмүүст нь өгөөд ганцхан би өөрөхөө л юмэг бүгдийг ингээд өгөөд эхлэхээр юу үлдэх вэхээр нөгөө нэг алт шижир алт тунраана гэдэг шиг та үлдэх байхгүй. Таны мөн чанар үлдэнэ. Бүр алтыг шижир алтыг ялгаж авч байгаа юм шиг юм. Тэгэхээр энэ ямаг өгнө гэдэг чинь тэр нөгөө трауманаас салах, нөгөө сөрөг ихтгэл үнэмшлээ тавьж явуулах, нөгөө бясалгал хийх, нөгөө бүх юм хий, бүгдийг хий. Гэхдээ энэний цаад зорилго нь мөн чанараа таних гад байгаа шүү дээ. Түүнээс ч төгс хүн болохгүйгүй. Бүгдийг чаддаг төгс хүн болох нь бидний зорилго биш. Бүгдийг чадна гэдэг бол юу ч чадахгүй байхаа гэх юм. Ер нь эцэстээ юу ч чадах гэдэг юм. Ихэр би өөрөөрөө оршихыг л би чадах гэдэг. Тэр үед би бүх зүйлийг ав. За ингээд чөлөөлөгдөн оюун санаанд шинэ хүртгүү гэрэлтгийн цонхоо нэгэ чи ямар амар харанхуй юм бэ? Ямар амар агааргүй юм бэ? Балконоо онгойлгооч гэдэг шиг. Та балконоо онгойлгооч, амьдралдаа завсарлага аваач. Шинэ ойлголт орж ирнэ. За яна би маш удаан ярьж байна. За тэгээд ийм шинэ ойлголтыг оюун санаанда шингээх цаг гаргаарай. Завсарлага аваад зай гаргаад шинэ ойлголтыг зүгээр орж ирэхийг хүлээгээрэй. Бити хүчлээрээ зай гарцсан байхад юм хороол ирнэ. За тэгээд орж ирсэн ойлголтуудаа бичээд буулгаад тэгээд зүгээр ажиглаарай. Нөгөө нэг гэрт интернет тасарсан чинь гэрийнхэнтэйгээ танилцлаа гэдэг шиг тийм гайгүй хүмүүс байсан байна гэдэг шиг тийм тэр шиг та өөртөө орон зай гаргаад ирэхээр би ч бас гайгүй хүн байсан бэ гээ өөрийгөө тань штэ. Тэрийгэ танихгүй болохоор чинь та санаа зовоол яваад байгаа шүү дээ. Тэгэхээр санаа зовхоо болчих. Үгүй энэ нэр ямар хүүхэн юм бэ? Энэ ямар залуу юм бэ? Ямар хүүхэд юм бэ? Энд чинь гайгүй юм биш тэгээ таниад эхлэхээр нэг ч гэсэн юм санаа зовхоо болоо. За ингээд санаа зовхоо болоод оюун ухаанаа та өөрөө оюун ухаан дээр ачаал үүсгэж байгаа байхгүй юу? Оюун ухаан чинь тийм муу зүйл биш. Та өөрөө оюун ухаан зориултын бус аргаар ашиглаад байгаа болохоор оюун ухаан чинь бүр яана энэ хүүхний амьдралыг хэвээр гайгүй авчихгүй ч амар хичээж байна гэдэг шиг те. Тэгээ болоод оюун ухаанаа дарамтлахаа болоод оюун ухаанаа зөв зүйлд зарцуулаад эхлэхээр оюун ухаан чинь тань цатаа болохоо болчихно. За тэгээд тэгэхээр танд яг үгээр сэтгэл хөдлөлөөр гарах боломж бүртнэ. Нөгөө ааш зангаа засах боломж чи одоо бүтэж байгаа байхгүй. Та завсарлага гаваад өөртөө цаг гаргадаг болоод өөртөө анхаарал эхлэхэр чинь тэнд л өөрчлөлт хийх юм. Одоо өөрийгөө өөрчлөх гээд байгаа бол эхлээд өөртөө цаг гаргаж өөр юу ч биш. Шууд ингээл дайрч оролж
Энэ сүрэг ихтгэл үнэмшлийг би ингэж засъя. Би өстө өглөө эрт босдгоо шууд маргааш өглөөнөөс өглөөний гайхамшиг 5 цагт бослоо. Тий. Үгүй юу яриад байгаа юм бэ те. Эхлээд 7-8 цаг унтж байгаа юу гэдэг чинь чухал эзтэй. Өглөө 5 цагт босох нь чухал биш аахгүй. Эхлээд та унтдаг байх нь чухал аахгүй. Дутууны ордод 5 цагт босох юм бол нөгөө төвзэн ядчих эхэлнэ шүү дээ. Цаанаасаа би чинь эсэргүүцэх байхгүй да. Тийм ээ? За ингээд зай гаргаад ирэхээр танд юм шилжилт хийх орон зай. Шилжих урлаг. За энэ бол одоо нэг илүү тийм тулааны урлаг шиг те нөгөө нэг тайчи гэдэг шиг ингээл те. Одоо танд юм хөдлөх зай гарч байгаа хөө. Зай гарчиж байгаа учраас ингээд танд шилжилт хийх боломжууд ингээд бүрдэнэ. За энэ бол юу вэ гэхээр шилжнэ гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр амьдралын доошоо ингээд унаж уруудаж чиглэж байгаа урсгалтай ямар нэг эрчим энерги уруудахад чиглүүлж байгаа тэр эрчим энергийг дээш нь өксгөд чиглүүлнэ. Өөрчлөлт бол шугамн биш, өөрчлөлт бол ороомгоо байдаг шүү. Амьдралын хорвоогийн бүх зүйл өөрөө эргэлдэх зарчмаар явагдаж байгаа. Тэгээд дэлхий зүгээр ингэж үжигснээ шууд ингэж шилжиж байгаа биш шүү дээ. Энд чинь ингээд нарыгаа тойрж иргээд нар нь өөрөө галактик дотор галактикууд өөрөө дандаа тойрох хөдөлгөөнөр байгаа. Хүн эндээс одоо юугаараач өөр биш. Энэ бол дандаа эргэлдэх хөдөлгөөн. Тэгэхээр та уруудах эрчим байгаа, эрчим энерги уруудах зүйлээр зарцуулж чад тэр эрчим энергийг таньж аваад дээш нь шилжих эхлүүлэх гэдэг. Дээш. За энэ бол ингэж дээш нь чиглүүлж урсгах хуурдлын цэгээ барьж авах. За би энэ дэр жоох сонирн бичсэн хуурдлын цэгийг авчрах хүслээ зурх гэчихжээ. Юу ч бичсэн галзуу хүн шиг юм бичсэн уучлаарай. За ингээд дээш шилжих тэр цэг тэнд нэг цэг байгаа. Тэр хуурдлын цэгээ барьж аваад тэндээс та өөрийнхөө хүслээр амьдралаа ургуулах юм. Буюу та өөрөө юу ч хийхгүй байхгүй. Та зөвхөн уруудж байгаа зүйлээ олж таниад энэ ингээд уруудаад байгаа юм. Энэ яагаад уруудаад байгаа юм? Энийг шилжүүлчихээ та өөрөө нэг жижигхэн хөнгөн шилжилт хийх юм. Хөнгөн шилжилт хийгээд амьдрал энерги чи өөрөө угаасаа найгаж эргэж байгаа учраас та тэрийг ингээ хөнгөн энийг ингэчихэл байхгүй. Түүнээс ч маргааш өглөөсөө яг 5-аас босвол тэгэл 30 хоног 5-аас босчоор л амьдрал чинь ингэх биш штэ. Тийм юм байхгүй штэ манайхаа тий. Хөнгөн маш хөнгөн араар нэг цэг дээр дараад би маш том өөрчлөлт хийх боломжгүй. Тэрийг олж таних гэдэг. Тэрийг олж танихын тулд биднэрт зай хэрэгтэй тий. Тэгэхээр зай завсарлага болгон амьдралыг өөрчлөх талбар байдаг. Таны өөртөө гаргаж байгаа цаг хорон мөч бүхэн таны амьдралыг өөрчлөнө. За тэгэхээр хөдөлшгүй тойргийг өөртөө бий болгоор хаалтшгүй дархан орон зайнуудыг өөртөө бий болгоод амьдралдаа цэлэнг ухаанаар өөрчлөлт хийх боломжийг өөртөө олгоор. За тэгээ тунгай бяцлаглалыг идэвхтэй ашигласнаар энэ хугардлын цэгүүдийг олон болоод маш олон газар үр тариал яваад байна гэсэн үг шүү дээ. Энд нэг юм байна. Энийг ингэчээ. Тэрийг тэгчээ. Тэгээ энэ аюу төвөггүй гарна шүү заяа. Хэрвээ ямар нэгэн зүйлийг төвөг гараад байвал жоохон хойшоо суугаад би жоохон завсарлага өгөө гэдэг ингээд. За тэгэхээр энэ бол ингээд шилжих хурлаг. Одоо нэг гэсэндээ нэг юм аюу эвсэлтэйгээр ингээд шилжилт хийж байгаа хүний төсөөлөд үзээрэй. Ив хавта нэг юм авьяастай юм шиг эвлэгхэн байдаг шүү дээ. Таних тар нэр гэдэг аавал та бити шилжилт хийгээрэй. Та завсарлага дээрээ төвлөрөөрэй заяа. За энэ шилжилт маш энгийнээр их юм бол гинийн түлхүүр номод баригд авсан мас сүүдрээс бэлэг рүү сэдий рүү шилжигдэр шилжилтийг хэлж байгаа шүү. Ганцхан зүйлийг өөрчлөөд асар том өөрчлөлт хийх нь та эхлээд завсарлага аавна. Тэгээд яг тэр нөгөө нэг гол цэгээ олоод нэг цэгийг олоод дарахад маш том өөрчлөлтүүд таны амьдрал дээр гол зөв төвчлөрийг олж дарах. За нэгдүгээрт яаж төгөлийн шилжих урлагийг би амьдралдаа бий болгох юм бэ? Өөрийн болгох юм гэдэг нэгдүгээр завсарлага ав. Завсарлага ав ингээл болоо. Ганцхан зүйлийг хийвэл завсарлага ав. Завсарлага авахын хэрээр тэнд орон зай үсээд юм хөдөлшгүй тойргууд чинь бий болоод тэгэхээр өөрийгөө дүгнэ. Тэр үед өөрийгөө дүгнэ. Орон зай гаргачаад юугүй шууд очиод өөрийгөө дүгнээл шүүгээд дэж өрөөс болох яг орон зай. За энэ өөрийгөө дүгнэх гэдэг нь юу гэхээр өөртөө анализ хий. За би суулаа. За миний биед ямар нэгэн тухгүй мэдрэмж байна уу? Өнөөдөр миний амьдралдаа ямар нэгэн зүйлд зовж гин үү? Ямар нэгэн зүйл намайг тав тухгүй болгож гин үү? Тэр юу вэ? Ингээл асуу.
За асуудал чинь зүгээр бүп гээл ороод ирнэ заяа. Угаасаа шууд л ороод ирнэ. Ямар ч асуудал. Асуудал илрүүлэх шиг хамгийн амархан зүйл шүү дээ. Энд чинь нөгөө эмч дээрээ очиод эмч асууж за минийх хаан зөөрнө гингүүд өө миний ингээ хоолоо өвдөөд би ханиалгаад гэдэг шиг өөртөө одоо эхлээд эхний үзлэг хийж байгаа байхгүй юу? За нөгөө асуудал ингээ гараад ирэнгүү шууд таны бодол руу бүп гээ ороод ирж штэ. За бодол руу орно сэтгэл өмөрн за би имээ сэн. За тэнгууд амьсгалаа чагна. Амьсгалын хэлбэр яаж өөрчлөгдөж чинь хэмнэл нь яаж өөрчлөгдөж чинь шууд түргсээд эхэлж гин үү яаж ийн бүр амьсгалахаа болчих гин үү за дараа нь сэтгэлээ чахна сэтгэл яаж чинь сэтгэл өвдөж гин үү жаахан хүндүрлж гин үү сэтгэл түгшж гин үү яаж ийн эсвэл бүр аз жаргал байна үү эсвэл тухгүй зүйл мэтгэд нэг аз жаргал эсвэл сэтгэл бүр ингээд шууд таагдчих болно мэдхгүй миний сэтгэл юу мэд дампуу мэд чи хамгаалах механизм ажиллаж байгаа байхгүй. За тэгээ 3 дахь бодлынхоо хэв дадлыг шимжил. Ямар бодол орж ирж. Тэгэхээр хараа. B асуулт асуун тий. Ямар нэгэн тухгүй мэдрэмж байна уу гэд асуулт асуунгоо шууд амьсгал дүрх ингээл цоглол эхэлнэ. За тэнгууд нь тэгээ биеэ чагнаж байгаа хгүй. Тэгээ дараа нь сэтгэлээ чагнаж байгаа. Тэгээд хамгийн сүүлд нь тэгвэл энийг дагаж ямар бодол орж ирж. Барьж авах гэдэг шүү дээ. Барьж авах гэдэг. Яг нөгөө эмч шинж тэмдгээр нь тухайн өвчнөд онцлогч нөгөө судас заримдаа ингээд шууд барьдаг хүмүүс шууд судас барьчаад оо энэ ингээд эндээ ийм байна гэж шууд мэдчихэ. Тэр хүн яаж мэдж аваа тэр олон жилийн туршлага, торгон мэдрэмж, туршлага мэдлэг бүх зүйлээр юм тэрийг таньдаг болж байгаа юм. Тэр бид нар энэ судас барьж байгаа юм шиг ийм торгон мэдрэмжийг өөртөө нутгшуулах гэдэг. Тэр ихний ээлж чинь жижиг юмнаас эхлээрээ заяа. Шууд л нөгөө юугаа амьдралынхаа хүүхднээс тэр асуудал бас бити ор энгийн сайхан юм руу тий. Би яг өглөө болгоо ингээд юу яхаар зэрэг за бүр айгүй энгийн жишээ яриа. Би өстө урчин амар тухгүй унтлаа. Унтчихсангүй. За яагаад? Яагаад юм бол гэд бодонгууд хүүхдтэйгээ унтаад байгаа болохоор би унтчихдаггүй юм. Яг ингээл унтчихад хүүхд шууд ирэл хөшгөлөөл ингээл тэрэл те. Энэ амар энгийн асуудал байхгүй. Тэгэд одоо тэгэнгүүт ямар юм дарч чинь гэтээ ингэж болохгүй. Би ч одоо ингээд хүүхдээ ингээд дараараа гээл шууд ингээл ороод. За энэ бол амар энгийн юмр орж шээ. За тэгээд яагаад тэгвэл ингээд байгаа юм би яагаад хүүхдтэйгээ унтчих байгаа юм бол яагаад гэвэл яг үнэхээр энэ мөн үчт юм ингээл за ингээд тийм жижиг зүйл төр өөрийгөө тасгах нэ энэ бол яг тасгал хийгээд нөгөө фитнест явж байгаа юм шиг тийм за ингээд зүүн совингороо ашиглаад зүүн совингаа ашиглаад анхаарах ёстой талбаруудаа тодорхойлоорой тэгээд тухайн талбартаа өмнөнчээр анхаарал хандуулаад өөрийнхөө өмнөнтэй уулзаарай за би саяны жишээнийг ерөөсөө их нэг нөө яагаад шүү за жишээлбэл би сая зүгээр нэг үйлчлүүлэгчтэй уулзсан байхгүй юу. Тэгээ яг юм ярьсаар агаад асуудлууд ярьсаар агаад хамгийн эцэстээ тэр асуудлын шалтгаан нь хүүхдтэйгээ унтдагтай холбоотой болж таарсан байхгүй. Тэгээ яагаад хүүхдтэйгээ унтаад байгаа вэ гэхээр хүүхдтэйгээ унтахыг хүсэхгүй байгаа гэж хэлж байгаа. Эсвэл хүүхд нь тэрээ дагуулга гэж хэлж байгаа. Тэгээ бид хоёр ярилцсаар байгаа сүлдээ юу болж нээсэн бэ гэхээр манай хүн дүүрэн гэсэн орон зай хэрэгтэй байгаа. Орон зай нь байхгүй байгаа учраас ганц байгаа орон зай хүүхдтэйгээ унтах орон зай. Гэтэл хүүхдтэйгээ унтахаар нүүдэн шүн тонгочоод унтуулахгүй болохоор амарчдаггүй. Амарчдаггүй болохоор амар стресстэй. Тэг ингээд бүх юмд нь нөлөөлөд. Тэр яг өөрийн гэсэн орон зай гарах юм байна гэдэг рүү орж байгаа байхгүй. Яг уулзалтын өмнө болохоор би буцаад дөрөв рүүгээ нүүжих нөхөртөөгөө унтах, хүүхдтэйгээ унтах эсвэл яах вэ гэдэг ингээд юм хоёр талтай юм гаргацсан. Гэтэл эцсийн хариулт нь болохоор зэрэг эцсийн юу ах тухайн үеийн хариулт нь надад орон зай дутагдаад байгаа юм байна. Тэгэхээр би өөртөө нэг юм ширээс хандлтаа юм өөрийн гэсэн одоо өрөөг би болгоё. Гис дугныг өрөө байгаа. Би тэр өрөөг өөртөө зөвлөд бэлтчихье гэж байгаа байхгүй. Тэр бол аюу том шийдвэр. Тэгээд өөрийн гэсэн тийм өрөө гаргах боломжтой хүнд бол мэдээж тэр маш гоё. Тэгвэл танд өөрийн гэсэн өрөө байна уу? Танд ямар орон зай байна? За энэ бол дахиад завсарлага болж эхэлж байна. Гэтэ тэр завсарлага авах боломжоо дахиад олж хахад ингээл тасгалжуулаад байна. За тэгээ өөрийнхөө үнэнтэй тулаарай. Өөртөө орон зай гаргахгүйгээр тэр үнэн мөнөнтэй тулж өөрийгөө битгий зовоо. Нэгэнт юу ч хийж чадахгүй юм да битгий тул. Нэгэнт ямар ч өөрчлөлт хийж чадахгүй зүйл рүү орж өөрийгөө зовооно гэдэг бол зүгээр л өөртөө зовлон нэмж байгаа асуудал байхгүй.
Тэгэхээр өнөөдөр би юу руу орж чадахгүй энгийн жижиг зүйлээс эхлээрэй. Ингээд англиар low hanging fruit гэдэг. Энэ нөгөө нэг юм нухчгаар боломжтой нөгөө нэг дайснаа сонгоно шүү дээ. Эхний ээлж нь юм нүдэнд багтаад бүр нэг санаад багтаад байгаа юмнуудаа сонгож авнаа. За за жишээ нь инхээр танд одоо ямар өөрчлөлтүүд бий болох вэ? Та зөв шилжилт хийгээд тэгэхээр юу болох вэ? Стресстэй хохирох сэтгэлгээнээсээ бүтээл сэтгэл рүү шилжих. Хаана тэгэхээр энэ гол тэгэхээр түлхүүрний нахаа шүү. Суугаж байгаад өөрийгөө дүнхэд за би хаана стресстэй чи? Ямар зүйл төр надад тухгүй байна? Ямар хохирох сэтгэлгээ байна гэд шууд ингэж суухаар айгу хүнд байхгүй. Тийм болохоор би ямар зүйл төр тухгүй байна гэдгээ барьж аваад хөөж жагаад стresснийхаа шалтгаан хохирох сэтгэлгээ байгаа юм биш үз. Сэтгэл хөдлөл байгаа юм биш үз. Тэрийг олж аваад тэрийг бүтээлч энерги бүтээл сэтгэлээр үргэлжлүүл. За нөгөө хугарлын цэг тий стресс хохирох сэтгэлийг бүтээл сэтгэлээр үргэлжлүүл. За сэтгэл хөдлөлийн хувьд хөлдөө зарцмаг байдлыг эсвэл бүр юм мангас шиг тэр байдлыг хайр инэрлэх итгэл найдвар болгож хувиргах. Одоо бид нар маш олон зүйл төр би зөвхөн хүмүүсийг ажиглаад бас өөрийгөө ажиглахаар яаж байгаа гэхээр тэр хайр инэрл гэдэг юмыг л одоо нутгшуулах гал ингээл хүчлээд байгаа байхгүй. Би ингээд хүмүүс рүү уурлаад ингээд надад хайр дутуу байгаа юм байна гэж бүр ингээд шууд онш тавиал те. Битээ тэгэж юмыг хүчлэлтэй. Яах юм? Битгий. Шууд дүгнэлт рүү ингэж орж болохгүй шүү дээ. Яг зөв дарааллаараа явах юм бол тэнд яг жинхэнэ шалтгаан нь олдноо. Тэгэхээр бид нар ямар эмчит үзүүлэхийг хүсэж байгаа гэхээр боловсралтай, мэдлэгтэй, туршлагатай, мэдрэмжтэй тийм эмчтэр очиж бие үзүүлэхийг хүснэ тийм үү? Тэгтэл бид нар өөртөө яагаад тэгж ханддаг юм бэ? Яагаад бид нар зүгээр нэг сургууль төгсөөд ороод ирсэн хүн шиг шууд номоор өө чи ингэж байгаа л ингэсэн байна. Одоо надад зас гэж өөртөө ингэж хатуу хандд юм бэ? Яагаад бидэрт гэдэг юм бэ? Тэ? Их шаардлага бидэрт байхгүй. Яагаад өөртөө ийм хүлтүү гандна вэ, тийм ээ? Өөртөө хамгийн түрүүнд бид нар тэр хүлтүү зарчмаг байдлуудаа болоод эхлээд өөртөө хайр инэрл, нэмжин сэтгэл, итгэл найдвараа болгож хувирнаа. Тэрний дараа л бусад хүмүүс орж ирнэ. За 3 дугаарт харилцаан дээр байгаа чангарал зөрчлүүдийг нэмжин сэтгэл ойлголт болгож хувир. За гих мэтчлэн ингээд хийх ажил бол асар их байна өө. Одоо шилжилт хийх. За. За тэгвэл би зөв шилжилт энэ шилжилтийг ингээд төсөөлөх юм бол ингээд өнцгөө өөрчилж байгаа асуудал гоо. Харих өнцгөөг өөрчилж байгаа. Өнцгийг өөрчлөхийн тулд тэр орон зай хэрэгтэй шүү дээ. Орон зай. Энд чинь ингээд заан гэдэг амьтныг нэг нүдээр биш олон талаас нь хараад яг заан гэдэг зүйлийг таних гэдэг. Тэрийг та өөртөө яг ингэж хандна гэсэн. Нэг талаас нь хараад болохгүй л нөгөө талаас нь хараад ингээд ингийн тулд танд орон зай хэрэгтэй. За энийг зөв хийж байгаагаа яаж мэдэх юм бэ гэхээр энийг зөв хийгээд эхлэхээр дахин хийгээд эхлэхээр юу болох вэ? Тань цөмрөл явагдана. Цөмрөлт явагдана. За энэ болохоор нөгөө нэг одоо энийг төсөөлөх юм бол яг ингээд нөгөө нэг мөсөн уул хахарж байгаагаар төсөөлөд үзээрэй заяа. Одоо тэр туйлын мөс одоо хайлж байгаа эсвэл ямар нэгэн зүйл ингээд яг унж ирэх процесс ч айгүй ингийн штэ. Баг ингэж явсаар хагаад нэг мэтгэд л ингээд өнгөрчдөг. Тэрийг л хэлж байгаа. Нэг мэтгэд л өнгөрчдөг. Энийг хэлж байгаа. Тэгэхээр багаар өөртөө орон зай өгөөд завсарлага өгөөд түрүүний хашаа тухгүй мэдрэмж гарна штэ. Тэр мэдрэмжүүд дайрч ирэхгүй бид нар за тэгвэл энийг харъя. Имж тэгдэг үсттэй. За тэгвэл харъя. 7 хоног ингээ хараад хэрвээ өвдөлтөнд буурахгүй бол эргээд ирээрэй. Тэгээ яаж ин харъя, ажиглая. Эн чинь л хамгийн гол имчилгээ аахгүй. Харах ажиглах чинь хамгийн гол имчилгээ. Юу ч харж ажиглаагүйгээр шууд л антибиотик бичиж дэж болохгүй. Тэгэхээр яг тэрнтэй адилхан та өөрийгөө харж ажиглаад хараад ажиглаад байхын хэрээр танд шилжилт хийх юмнуудаа та барьж аваад барьц. Тэгээ барьц аваад эхлэхээр тэн дээр одоо барилдлага хийх боломж нөгөө уран барилга хийж гэдэг чинь тэн дээр нэг уран орж ирэх. Тэгээ ив хавгүй төс тас хийсэн өөрчлөлтүүд биш. Яг зөв цэгийг нь оруулах нэг илгүүл. За энд бол тань цөмрөлтүүд явагдана. За цөмрөлт гэдэг нь өөрөө юу юм бэ гэхээр энэ бол зөвхөн таны баталгаа шүү дээ, тийм. Гинтийн санамсаргүй байдлаар маш хүчтэй сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүд гарна.
гинтийн санамсаргүй байдлаар нөгөө нинжин сэтгэл, нөгөө хайр, нөгөө ойлголт гэдэг юмыг мэдрээд эхэлнэ. Танд ийм юм мэдэрсэн үе байж лаа. Хүүх би нэрээ ямар азтай хүн юм бэ? Тэ? Хүүх ээж хүн гэдэг чинь нэр ийм байт юм ба штэ. Миний хувьд бол би яг эмээгээ хайрлах сэтгэл төрж исэн маань миний одоо мэдих хамгийн том цөмөлтүүдийн нэг байсан байхгүй. Өмнө нь бол би дандаа эмээтэй айгу тийм сүрэг хандлагатай, дандаа ерөнхийдөө ингээд үг хайж идэг, юм хэлэхээр ингээд сүргэж идэг тийм хүн байла. Хүүхэд ч биш бүр саяхан хүртэл. Тэгэл ингээд орон зай өгөөд ингээд тэгэхээр нэг л өдөрт би маш их хайр мэдэрсэн байхгүй, маш их хайрлсан. Тэгээ тэр бол маш том цөмөл. Иймэрхүү маш энгийн зүйл гэж болно. Нэг л өдөр та хүүхдээ өөрөөр хардаг болоод өөрийгөө толинд хөөхөн ч юм шиг харагддаг тий. Илтээ өө энэ ингээд гидтэй гүзээтэй эсвэл ингээд өө энэ давхраагүй эсвэл одоо мэдхгүй тий. Арьс нь унжсан байна, урчигдсан байна гэж харахаа бол нэг л мэтгэд хүй гайгүй харагдаад байгаа юм уу гэд тий. Ийм үнцэг. Энэ бол цөмөрлөлт. За энэ бол гинт ирж болно, аажимдаа ирж болно. Тодорхой хугацаанд үргэлжлэл маш хүчтэй байна. Тэр энэ бол яг далайн давлгаа шиг ирж байгаа байхгүй, түнлэг шиг ирж байгаа. Тэгэхээр энэ төрлөгийг эрэх мөч та мэдрээд үнийг л унах хэрэгтэй байхгүй. Та тэр усыг өөрөө давлгаалуулах гал шанагдаад байх асуудал ерөөсөө биш ингээл өөрөө одоо ингээл зөөж нэг нэг тэгдэг штэ нөгөө нэг амьдралынхаа асуудлыг бид нар зэгцлэгч байгаа нэг хүчилж дайрах бол зүгээр л ингээд далайн усыг төмпөдөж байгаагаас ялгаагүй байхгүй. Тэр чин таны амьсгалч далайн ахгүй. Эн чин далай шиг ийм сайхан амьсгал байгаа шүү дээ. Энэ амьсгалыг гүнзгий болгох тусам тэр урсгал өөрөө хүчтэй болоод яг урсаад эхлэх үед нь та тэрийг давлгаг унах тухай бид нар ярьж байгаа. Та тэрийг хүчээр одоо хувирдах юм ерөөсөө биш та тэрийг урсгаж авах тухай ярьж байгаа. Гэтэ би яг ойлгогдож байгаа юу үгүй сайн мэдэхгүй л юм. Гэтэ би ойлгогдож авах гэж найдаж байна. Аа далаа хэрвээ танд хол байвал одоо юу ч хийж болно. За энэ төрлөг ярьж болж юм. Эсвэл одоо нөгөө нэг цаас ингээд нөгөө нэг юу гэдэг вэ тэр чинь? Яг нөгөө уулын ороогоос ингээд нөгөө нэг цастай уулын ороогоос ингээд Цасан өрөө цасан өрөө өрөө. За. Ихтэй нэг арай өөр нэг үйл үг нэдэг штэ. Тэр чинь цомрол төмөл цас нь төрлөг үү? төрлөг тийм. За. Яг цас төрж орж ирж байгаа юм шиг л тийм процесс гэсэн үг. Эхлээд нэг жижигхэн юмар эхлээд нэг мэдгээд байгаа штэ. Тэгэхээр яг таны сэтгэлд ийм өөрчлөлтүүд бол явагдана. Энийг яаж бий болгох вэ гэхээр орон зай өгснөр. Цөмрөл гэдэг үг нь ер нь зүгээр л юм байна. Ер нь цөмрөл төрлөг гэж ойлгож байна тийм. За. За сэтгэл хөдлөлийн давтамжууд өмнө нь бид нар оюун санааг яриад байгаа шүү дээ. Одоо сэтгэл хөдлөлийг ярьж байгаа. Сэтгэл хөдлөлийн давтамжууд нь шүү дээ. Ихэвчлэн яаж ирдэг вэ гэхээр хөндлөнгөө сүйтрийнхаа давтамжуудыг тайснаар илэрнэ. Тэгэхээр генийн дэлгүүрийнхаа номоо уншаад сүйтрийг хөндлөнгөөс хараад үз. Болохгүй бол асуу. Хүнээс асууна гэдэг чи одоо хамгийн сайхан зүйл шүү дээ. Маш их хүмүүс би өөрөө юусэн ингэж бодохгүй юм гэдэг. Тэгээд очиод асуул та. Зүгээр л хүнээс хамгийн дотны хүнээсээ. Эсвэл яг таныг мэддэг хүнээс. Чи намайг миний нэг жоохон тухгүй тал чанарыг тодорхойлоо гэвэл юу аах вэ гэдэгтээ өөрөө аягүй сэтгэл зүйн бэлтгэлтэй орон зай өгчөөд тэр хүнээс чинь шууд л юу очил асуугам шууд таны уур хурштэй. Тэгээд яг үнэхээр сэтгэлээс асуугам бол хүн бас сэтгэлээс хариулна. Тэрийг та таньчих юм бол танд хувиргах боломж үүсэх байхгүй. За урт удаан хугацаанд тохицсон сэтгэл хөдлөлийн асуудлуудыг уусгана. За энийг бидүүлээ трама гэд нэрлэлцэн ч болно, юу ч гэж нэрлэж болно. Ямар ч зүйлийг удаан хугацаанд байхаар тэр ужигэрдэг. Тэр танд ужигэрсэн ямар хэв татлууд байна? Эцэг гэхээс өвлөөд авсан юм уу? Өөрөө авьяасаараа хүчил зүтгэлээрээ бий болгох хатуу сэтгэл юм уу те? Тэрийгэ танаар тэрийгэ зөөлөх нь шүү дээ. Уусгах нь багаар уусгах шүү дээ. За тэгээд биднэрт нэгэнт хэрэгэн дууссан, ач тусан дуусчихсан эртний тий сөрөг хэв татлуудыг өөрчилж хувирганаа. Танд нэг тийм хинт ч хэрэггүй болцоо одоо шазруун зам байгаа даа юм биш үү? Өмнө нь залуу байхад эсвэл зовлож байхад таны шазруун зам танд тус болсон баха. Маш олон зүйлийг та давхад танд тус болсон баг. Та олон зүйлийг хөмхийгөө зуугаад тисэж твчээд өнөөдрийн энэ амжилттай амьдралаа бий болгосон баг. Тэгвэл өнөөдөр амжилтанд хүрсэн юм бол
Өнөөдөр тэр яг зовоогоод исэн зүйл нэг байхгүй болцсон юм бол та яагаад одоо л хөмхөөгөө зугаад байгаа? Яагаад одоо болтол гараа зангитаад байгаа? Яагаад одоо болтол хүчээгээд байгаа? Одоо хүчээгээ болио л да. Одоо таныг хүчилгэх яг өнөөдөр таныг тухайн хүчилгэх зүйл тэр зүйл байхгүй болцсон байвал тэр чанараа тавиад явуулчих. Тэр шазруун зан шар тэсвэр төвчээр. Тэсвэр төвчээр ч одоо бас хинт ч хэрэггүй зан шүү дээ. Зарим талаараа хүлцэнгүй ноомой тэсвэр твцсэн өөртөө хэрэггүй зүйлийг тесэж твчээд байгаа юм биш үү? Одоо шаардлагагүй болсон бол тэр тэсвэр төвчээрээ тавиад явуулчих бас болно шүү дээ. Тэсвэр төвчээрээ ч бас тавьж явуулчих болдог зүйл. Төвчээр гэхээр заавал сайн зүйл ш. Мөнх төвчээд байгаа бол та тэрийгэ тавиад явуулчих. За гих мэтчлэн олон авьяасуудаа тавьж явуулахар та чөлөөлөл өгнө. За цөмөрлөлийн 3 шат. Тэр саяны тэр нөгөө нэг цас нурж орж ирж байгаа юм шиг те цасан төгөлөөр энэ өөр шаттай хана штэ. За та ямар нэгэн зүйлээр таньсан шилжилт хийж байгаа байхгүй та шилжилт хийж байгаа. Тэгээ шилжилт хийгээд өөрчлөлт гарахад та 3 замыг заавал туулна. Энэ бол бүх өөрчлөлтөд хамааралтай. Та өөрчлөгдөхгүй тааш бүх зүйл өөрчлөгдөж байгаа гэж. Тэгэхээр та бас өөрчлөгдөж байгаа. Та эхний шат бол зөвшөөрөх. Зүгээр л зөвшөөрч. Заавал одоо ингээд шууд өөрчлөлт хийх биш. За би нэг ийм л юм биш үү? Энэ дээр би ингээл хэд юм бэ? За эсвэл зүгээр тэгээд нэг ухаарах хэрэггүй мэнэ. Болоо энийг ингээ. Та яг одоо танд өвдөлт мэдрэгдэжээвэл шууд үр дагаврыг нь олохгүйгээр тэр өвдөлттэй мэдрэмжтэй тухгүй мэдрэмжтэй хамт бай. Яг тэр хүүхчиг харц. Жахан хүүхчиг. За нэг юм жижигхэн юм чөтгөр шиг нэг юм чанар олоод илрүүлчлээ гэж бодъё л та нэг юм нүүрс ч юм уу нэг юм өргөс ч юм уу нэг юм олоод илрүүлчлээ таныг тухгүй болгож байгаа. Тэгээд тэр өргөсийг юу дайрлахгүйгээр мэдэр те яг хаана байна. Тэрийг олно штэ. Олж иж бид нар тэр өргөсийг суглах штэ. Тэгэд мэдэр тэр өвдөлттэйгээ хамт бай. За яг үнэхээр өвдөд байгаа юм надаа өвдчихл хахаас өвдөхийг нь зөвшөөрнө гэдэг бол өөрөө эхлэл байхгүй. Өвдөж байгаагаар ч зөвшөөрөхгүй байх юм бол юу ч эхлэхгүй үйл явц эхлэх. Үйл явцыг зүгээр эхлүүлчих нь хэлж байна. Имжлэх гэж биш. Эхлүүлчих юм уу? Тэгээд тэр өвдөлтөө тойруулаад орон зай үсэг. Юуг битээ уучлах гэж дайр. Юуг тэрийг хайр майр гэдэг битээ тийм юм яар тий. Яг хайр гэдэг чинь яг тэр зүйл дээр яг юу юм гэдгийг шат дараатай бид нар тавих гэж байгаа байхгүй. Зүгээр л нэг юм хайр гэдэг үгээр л бүх юм хучаад яж одоо болохгүй шүү дээ. Яг таних торгон мэдрэмжтэй болох хэрэгтэй. За ингээ орон зай үсг. Орон зай яаж үсэх? Амгүй л амьсгал. Ааж маажмар түнд өөрийгөө нэ тэр мэдрэмжтэй өөрийгөө нэ тэр тухгүй зүйлд ааж маажмар. Алиасын ингээл ингээр өвдөд байгаа юм уу? За одоо ингээр яа чинь. Өвдөөл байгаа юм аа. За одоо өвдчихлээ гэдэг. За хоёр дахь шат хүлээж авах. Тухгүй байдалтай тасах. За нэгэнт бол ийм асуудал байгаа юм байна. Олон хоног харахаар ингээд ерөнхийдөө тасаад эхэлж шин. Тэгэхээр таниад эхэлнэ. Танихгүй одоо нөгөө нэг харанхуй одоо тийм мангасыг тэгэхээр эхний ээлжид бид таньж эхэлж байгаа байхгүй. Мэдхгүй зүйлээ мэдж эхэлж байгаа. Зөвшөөрчгүй чинь танд тэрэндээ танилцах боломж бүтэж байгаа. Тэгэхээр хүлээгээд тавьчих. За ороод ир тий. За цай уу гэдэг шиг тийм ээ. За эн чи одоо хиний яасан хүүхдүү тий. Эцэг хаанх юу нутаг ус юу гэ тий. Тэр өөрийнхөө тэр тухгүй байдалтай танилцах нь шүү дээ. Ингээ хүлээгээд за авчи чамаг гэртээ оруулъя тий. Өмнө нь болохоор ингээд нэг хүүхд ингээл гүгээлээд нэг хүүхд ингээл гүгээлээд тэг гүүжлээ. Тэгэхээр ингээ харна шүү дээ. Харахад л яг хөл нүцгэн ингээл нэг хүүхд гүгээддэг тий. Эсвэл нэг гудамжны нэг юм гүлгэн нохой ч юм уу те нэг муур ч юм уу ингээл хараалаа. Шууд тоолохгүй ч гэсэн хараг. Тэгээд нэг оруулаад ир те. Тэгээ асуулт асуух те. За тэгээд энэ өвдөлт танд мэдрэгдэж байгаа энэ тухгүй байдал таныг үхэлт хөрөхгүй юм байна гэдгийг. Би энийг хүлээж авлаа гэд би сүрчихгүй юм байна. Жаахан ааштай юм байна би. Тэр аашаа жаахан таниад авлаа гэд та тэр ааштай гэдгийг хүлээн зөвшөөрлөг та өгөхгүй танд юу ч тохиолдохгүй хорвоо ирдгээрээ л иргэнэ. Тэг чин үнэнчээр
тэр өвдөлтөө ойлгох ухаанаараа мэдрээрэй. Чин үнэнчээр таныг зовоож байгаа зүйлийг чин үнэнчээр зүрхчин шаналж байгаа бол тэр шаналлыг чин үннээр нь мэдэр. Чин үннээр зүрхэндээ шаналх боломжгүй. Шаналл гэдэг чинь бас нэг энерги юм чинь тэгээ дуусан шүү дээ. Та мэдэрч эхлэхгүй болохоор тэр процесс дуусахгүй байгаа. Үйл явцыг эхлүүлээд зөвшөөрөөд хүлээгээд авчгаар зүрх гэдэг юм чинь тэгээ шаналж агаад жаахан байж байгаа шаналгаа болчих шүү дээ. За 3 дахь шат нь хүндэтгэх. Энэ бол энэ цөмрөл энэ төрөлхийн юм оргил үе. Сэтгэлийн гүндээ нөхцөлгүйгээр хүлээн зөвшөөр. Энэ үед юу болох вэ гэхээр тэр өвдөлт тэр таныг зовоож байгаа зүйл нэгүүлсэл болж байгаа. Энэ бол юм үйлдэх зүйл байгаас юм хийх зүйл байгаас үйл явцаагаас болгож хуурга. Нөгөө ингээл өглөө болох орж ирэл за чи цаа уу яасан гэд ингээд хотод гисэн хоосон тэр хүүхд хонголцоолгүйгээд байгаа байхгүй юу. Тэгээд дуудаад оруулаад ирээд танилцаад өө энэ нөгөө манай энэ хашааны одоо энэний ийм одоо энэ ингээд ийм болцсон юм байна. Энэ хүүхэд ингээд одоо гуталгүй байгаа юм байна. Өглөө ингээ хоолоо за би нэг гутал өгөөд гаргая ч юм уу тий. Тэгээд тэр хүүхдийг байгаар нь зөвшөөртэй. Хүнд туслана гэдэг чинь юу амьдрал руу тесэрч дайрж ороод өө али хичин найд асуудлыг шийдэд үг юм биш яг зөвлөн хандлагын тухай ярьж байгаа хгүй. Багаар хүүхдийг таниад, гэрийнхнийг нь таниад, орчин нөхцөлийг нь ойлгоод эхлэхээр бид нэр тэр хүүхдэд яаж туслахаа ойлгоно шүү дээ. Яаж зөвөр хүндэтгэлээр зөв туслах зүйлээ бид нар ойлгож эхэлнэ. Тэгэхээр бид нар өөртөө яагаад ингэж хандахгүй гэж тийм. Тэгэхээр яг өөрийнхөө өвдөлт өргөстэй тэгэхээр ажиллах буруу шатаах нэ. За тэгэхээр нэгдүгээрт зөвшөөрөх, хоёрдугаарт хүлээж авах, гуравдугаарт хүндэтгэх. За хүлээж авах гэдгийг ерөн зөвөр таних гэж бодчоор зөвшөөрөх, таних, хүндэтгэх гэдэг гурван дараалал. Тэгэхээр юу эмчлэх гэж ангаах гэж зүтгэхгүй хүндэтгэлтэй байх нэ. Аяндаа өөрчлөлт өөрөө явагдана. За би таныг өнөөдөр энэ хүртэл амьдралдаа мэдэрсэн хамгийн том шилжилт тань юу байсан бэ? Хамгийн том өөрчлөлт юу байсан бэ? Тэрийгэ бодохыг үржин та бичиж болно, бодож болно. Энэ уулзалтын дараа хийж болно. Жинхэнэ шилжилтийг та одоо болтол мэдрээгүй байвал амьдралдаа үргэлжлүүлээд завсарлага аваад амьсгал аваад тунгаимслахаараа тэр үед та анзаарах аюу том асар том өөрчлөлтүүдийг хийгээд асар том амжилтыг гаргаж байгаа мөртлөө заримдаа бид нар тэрийгэ ч анзаарахгүй амьдарч идэг. Анзаарахгүй юм бол амьдраад яг яах вүлээ? Аюу гоё ингээд та дэлхийн хамгийн одоо өндөр цалинтай маш авьяастай одоо нэг 3 мишлэн оттой рестораны амар мундаг тоогооч авчирчаад хамгийн үнэтэй одоо орцоор айгүй гоё орцоор бүр нөгөө нэг алтан альц малцтай тий. За 2000 доллар үнэтэй юм хоолой байт юм бэл. Та дэлхийн хамгийн өндөр цалинтай тоогоочор хамгийн үнэтэй материалаар зодоод ингээд хийсэн ийм гоё хоолыг танд тавьсан бол та тэрийг мэдрэхийг хүснэ үстэй. Амьсгалахчгүй энэ амьдралын хажуугаар ингээд уралдаад өнгөрчхөөр танд ер нь нөгөө элчигний чихэнд алт хийсэн зэгсэрн ус хийсэн зэгсэрн гэдэг шиг тийм мундаг хүний тийм мундаг өцтэй хоол идэгсэн ч яалаа танд зүгээр юу ч хутгаад өгсөн ч яалаа тий яг бид нар өөртөө яг ингэж л хандаад бусад хүмүүст харагдах та гадаад орчиндөө болохоор тэр торгон гой байх гэж хичээгээд идэг. Гэтэл өөртөө бид нар яагаад ийм муухай хандд юм бэ тийм ээ. Тэгэхээр яг хөө идэггүй л байх л та бүх хүн тийм биш баг. Гэтэ би бол тэгдэг. Тэгээд би хичнээн ном уншаад орчуулад ингэсэн ч гэсэн надад ийм зүйл одоо болтол байна. Тэгээ миний айгүй олон мундаг найз нарт бас ийм зүйл байдаг. Айгүй олон мундаг хүмүүсийн яриаг сонсоход ч гэсэн ийм зүйл байдаг гэдгийг ер нь ойлгосон учраас хүн болго ер нь иймэрхүү байдаг юм байна гэдгийг ер нь ингээд таньж байгаа байхгүй. Хүн болгонд өргөс байна. Айлч төвшөнд хүрсэн биднэрт асуудал байна. Асуудал зовлон бэрхшээл гэдэг бол угаасаа энэ хорвоогийн зам юм байна. Харин ард түвшиндөө ямар асуудалтай, ямар зовлон бэрхшээлтэй бид нар тулгарч түүнтэйгээ хэрхэн ажиллах вэ гэдэг бидний хандлага бидрийг шийддэг юм. Энэ л бидний давтамж.
За, би бас шилжилтийн үед явж байна гэж байна. Харин тийм ээ, би бас шилжилтийн үед явж байна өө. Амьдрал ер нь дандаа л зай гаргаж байгаа учраас та амьдралдаа орон зай гаргаж байгаа учраас танд шилжилт хийх боломж олцсон байна. Тэгэхээр энэ шилжилтийг одоо яах вэ гэхээр 3 дахь шатнд нэгдэх. За, 3 зүйлийг ярьж байгаа тийм ээ. Завсарлах, шилжих, нэгдэх. Завсарлахаас ойлголтууд ирнэ. Шилжилтээс саяны цөмрөлтүүд явагдана. Тэгэхээр энэ шилжилтээс та ямар цөмрөлт хийх вэ гэдэг чинь чухал гэсэн. Энэ шилжилтийг шилжсэн шиг шилжихийн тулд цөмрөлт танд үр дүн хэрэгтэй байхгүй. Үр дүнгүй үлсгүй юм бол угаасаа үр дүн байхгүй тийм. За тэгээ 3 дахь нь тесрэлт. Буюу нэгдэх үйл явц. Нэгдэх үйл явцын төгсгөл тесрэлт явагдана. За. За нэгдэх урлаг. За нэгдэх гэдэг энэ 3 дахь шат нь юу юм бэ гэхээр оршихуун бүх татвартаа хувирал өөрчлөлтийг ухамсартайгаар буулгаснаар амьдралтай гүн гүнзгий холбогдох гэж. Амьдралтай гүн гүнзгий холбогдох гэд хэлэхээр айгүй фантастик сонсогдож байгаа хэрэг тийм. Гэхдээ яг түрүүний хүн баггүй юу? Кино амталдаг, кофе гэдэг зүйлийг мэддэг, тий? Харилцааг таньсан хүүхдэд бүр ингээд хүүхдтэйгээр нэгэн бие болцсон юм шиг тийм ээжнэр байдаг шүү дээ. Бүр манай хүүхд чинь бүр ингээд ингэдэг байхгүй юу гэж ирэлдэг. Бүх юм нандинаа л тий? Тэрийг ярьж байгаа. Тийм төвшөнд хүрэхтэл амьдрах тухай ярьж байгаа байхгүй. Тэгэхээр ухамсартайгаар амьдралдаа хувирал өөрчлөлтийг буулгаснаар хорвоо ертөнцтэй холбогдох. Бүх өөрчлөлт зүгээр л юм эргээд байгаа биш юм байна. Ингэж эргээд ийм зүйл болоод байгаа юм гээд нөгөө далайн төрлөг ирэхэд та далайн төрлөгийг таньна гэсэн. Одоо яг ингээд уруудаад ингээд өсчихөж байгаа юм байна шүү дээ. Энэ их өндөр төрлөг байна. Ийм байна гэ та тухайн моменттой байгаа мөртлөө тэр моменттой байгаа мөртлөөсөө бүрэн хамт явж тэрнтэй хамт жаргаж байгаа. Тэр далайн төрлөгчийн дэлхийн татах хүч тар дэлхийн хоёрын харилцан таталцал энэ одоо гариг эрхсүүдийн хоорондын харилцан төгс үйлчлэлтээр энэ дэлхийн бүх зүйл чинь тогтож байна. Энэ физик юм чинь тэрэн дээр тогтож байна. Өнөөдөр аяг гэдэг зүйлийг газарт унахад энэ унаад хагарах ийм чанар байгаа учраас энэ дэлхий дээр чи хүмүүс амьдраад байгаа байхгүй. Энэ татах хүч чинь байхгүй бол биднэд байхгүй. Хьюж байхгүй. Бүх зүйл зүгээр л ийм одоо нөгөө нэг шороо тоос шиг одоо нөгөө ингээл орчлон ертөнцид ингээд зүгээр солир шиг ингээд явчихна тий. Энэ татах хүч хит их болох юм бол юу болох вэ гэхээр бас энэ төгс амьдрал бүтэхгүй тий. Одоо амьд организм үүсэх боломж. За би гих мэтчлэн. Тэгэхээр энэ тэмцвэрийг та бүрэн мэдрэх байхгүй юу? Тэгэхээр яг мундаг хүмүүстэй одоо ямар нэг зүйл дээр бид нар төгсрөөд ирэхээр ялангуяа за бүр хамгийн ингэ чи цөөвөн хийхтэй. Цөөвөн гоё хийдэг хүмүүс байгаа хэрэг энд. Эсвэл гоё иддэг ч юм уу тий. Цөөвөн гэдэг зүйлээ өөрийнхөө төвшөнд хүн таниад эхлэхээр одоо энэ бол хамгийн сайн цөөвөн гэдгээ таньчихж байгаа шүү дээ. Эсвэл хамгийн сайн цөөвөн юу? Хамгийн сайн нийс салат юу гэдэг шиг тий. Тэгээ яагаад гэдгээ ярина шүү дээ. Эн чинь өстө гурлаа ингээд бэлдээд ингэж давхарлаад ингэж тослоо тэгээд ингээд маха яг ингэж хэрчээд тэгээд ингээд ийм дараалалаар тэгээд ийм болдог баггүй юу гэд бид нар чаддаг зүйлээ амар гоё ярьдаг шүү дээ. Тэр нь цөвөнч байж болно шүү дээ. Ер нь юу ч байж болно. Тэр ингэж л амьдрахыг хэлээд байгаа бүх зүйлсээр бүх дээр ийм төвшний мэдрэмжтэй амьдрах. Арх уусан ч тэр архиад амьдарч унаа л гэсэн. Та гүнзгий болоод тунгаан бэлтгэлийг амьдралтаа дагшуулаад эхлэхээр танд муу зүйл, буруу зүйл гэж байха болчихно. Ямар нэгэн зүйлийг пүү па ийм байна, амар байна гэхэ болчихно. Танд тийм пүү па гэсэн зүйл байвал та тэр зүйл дээр харин тунгаан бэлтгэлээ хийх юм шүү дээ. Хамгийн түрүүнд таны тийм зүйл. За ингээд эхлэхээр бидний шинж чанарын ертөнцид гүн гүнзгий нэвтрээд амьдралын бүх талбарыг хүлээн зөвшөөрөөд ийм тэнүүн сэтгэлтэй, уужим дотортой нэгэн болоод эхэлнэ. Уужим дотортой нэгэн болоод дотоод ертөнц танд гадаад ертөнцөөс том болоод ганхашгүй болоод тэнцвэртэй болоод эхлэхээр танд юу ч нөлөөлөх юм бол та дийлдэшгүй бат бүх л бүтэн хүн болох.
Ингэсэн юм уу? За наадах чи ингэч гэл те. Яг нэг юм мундаг болоод тэгэхээр хүмүүс тийм болдог штэ ажил дээр ч юм уу. Гэр орон дээр одоо эмэгтэйчүүд эсвэл юмэг төгсөрцөн одоо тийм ажил дээр одоо эрэгчүүд байдаг штэ. Ингээд асуудал биш наадах чи ингэ шийдчихнэ. Яг л тэр хүн мэдчихэж байгаа хгүй. Тэр хүн харал али яасан гинэ? За ингээд бол ингээд л тавьчих ингээд л хийчихнэ те. Ийм төвшөнд л очих тохой. За тэгэхээр ингийн өмнө бид ямар байх вэ гэхээр нэгтгэхийн өмнө завсарлах, шилжих дадлаа нутагшуулнаа. Дотоод орон зай, уужим орон зайг үүсгэн харилцан хамаарлаар ширэлтэж орооцолтолгүйгээр ухамсартайгаар хайр дотор үлднэ. Бусад хүмүүсийн юмыг бусад хүмүүст нь өгчнө. Эрүүл хэл хязгаартай. Тэгэхээр мөн чанар нь бол бид нар нэг үйл явдал биш бүхэл бүтэн шинэ ертөнцийг үүсгэх хүслийг бий болгох гэдэг. ертөнцийг байгуулах гэдэг. Дотоод ертөнцөө дотоод байгалаа таниад бүтээх гэдэг байгаа. Гэтэ энэ чинь та тоосгоо барьж байгаа зүйл шиг биш. Байгаль гэдэг чинь яг үхээр өөрөө ургаад үрслээд одоо бид нар хүн төрөлхтөө энэ дэлхийд байха болжвол одоо бид нар эсвэл энэ бүх уурхаануудыг за би амар тэмжээ. За саяны ковидын жишээг авъя тийм. Ковид босноос болоод юу болсон бэ гэсэн чинь дэлхийн одоо нөгөө бохирдол те агаарын бохирдол, хөрсний бохирдол буурсан гэж ирж байгаа байхгүй юу? Гэтэ би одоо бүх тоо мэдээлэл мэдгүй. Буюу бид нар тодорхой нэг үйл ажиллагаануудыг зүгээр болцоход л энэ дэлхий чинь өөрөө эмчлэгдээд байгаа зү. Тэгэд яг тэрэн шиг бид нар энэ дотоод байгалыг эхлүүлэхдээ юунаас нэг л үрнээс л эхэлнэ. Энэ дэлхий чинь нэг үрнээс л эхэлсэн байгаа. Нэг эсээс л эхэлсэн байна. Та хамгийн ихнийхээ үрийг тариад тэр үр таны завсарлага болгоныг үр болгоод тариад тэгээ та услаад нэг л мэтгэд тэр дэлбээл тэр бол шилжилт тэр бол төмөрлөлтүүд энэ бол дэлбэрэл нэг үр байж байгаад нэг цэцэг болно нэг мод болно нэг хай болно нэг мод болно нэг мод чинь ой мод болно нэг цэцэг чинь цэцэрлэг болно нэг чихрэх өвсний толгой чинь бүхэл бүтэн бэлчээр болно. За инхээр дотор нь амьд амтан уургана ингээд таны ертөнц таны байгаль бий болно. Асар их төвчээр, асар их зөөлөн сэтгэл, асар их тууштай байдал хэрэгтэй. Гэхдээ энэ нэг үрнээс л эхэлдэг, нэг услагаанаас шалтгаалдаг. Хэрвээ та хайцсан бол санаа зовлох. Та заримдаа тэрийг хайчаад эргээд ирэхэд тэр яг таны төгсгөлөөс л та үргэлжлүүлэл цэцэг өгсөн ч байсан гэсэн яадаг вэ гэхээр энийг аваад ингээд дахиад туслаад ингээд тэхлүүлчих л та. Болоо шүү дээ ямар ч асуудал. Энэ олон завсарлага, энэ хөдөлмөрийн нэрэгдсэн үр дүн чинь таны амьдрал байхгүй. Тэгээд энэ зүйл бол таны сүнсний төлөвшил. Эцэстээ таны бүх бодол, үг, үйлдэлд энэ бүхэн нэвчнэ. Тэгвэл хэрхэн нэгдэх юм бэ? Энэ миний сүүлээсээ 2 дахь слайд. Тэгээд өнөөдөр би ингээд 2 цаг ярьсаар байгаа дуусгах юм шиг байна. Уучлаарай. Гэхдээ яалтчгүй өмнөх 2 хичээлтэй харьцуулахад хамгийн чухал нь бол энэ. Та генийн түлхүүр гэдэг ном уншихгүй байсан ч болно. Зөвхөн өнөөдрийнхөө энэ зүйлийг ботоод өөртөө шингээгээл авчаарай. Энийг угаасаа бичлэгийн YouTube-д тавьчин та тэгээд дахин үзэж болно. Хэрхэн нэгдэх юм бэ тэгвэл? Нэгдэн гэдэг өөрөө тунгаимслахлын үр жимсэн учраас хүчлэх боломжгүй. За тэгэхээр нөгөө байгалаа бүтээгээд нөгөө нэг модоо услаад ингээд эцэстээ эн чинь жимсээ идэх шүү дээ тий. Тэр жимсийг загнаж гаргаж болохгүй шүү дээ. Тэр жимс чинь өөрөө цэцэг маш нод жимсийг зөв арчлахаар тэр жимс чинь аанда өөрөө гарч ирнэ. Бид нар тэр ургахын л харах. Энийг ургахын харахаас өөр ямар ч зам байхгүй. Модыг хүн ургуулдаг гэж бодчихно үгүй шүү дээ. Мод өөрөө ургаж байгаа байхгүй юу? Бид юу хийж байгаа вэ гэхээр тэр мод ургах орчныг бүрдүүлж өгөө. За магадгүй модын нэг юм үрсэлгээл хийж байгаа. Эсвэл нэг үр авчраад үрсэлгээ болох. Тэр мод тэр үр үндсэн тэр чинь өөрөө нахайлж өөрөө ургаж байгаа байхгүй юу? Бид ганцхан зүйлийг хийж чадна. Бид нар ургахын л харна. Тэгээд тайрч харчлал магадгүй. Гэхдээ ер нь мод өөрөө л ургаж байгаа. Энтэй адилхан таны амьдрал чинь өөрөө дэлгэрний үр дүнгийн хүчлэг боломжгүй л гэсэн санаа. Буюу амьдрал гэдэг чинь үр дүн гэдэг чинь өөрөө ургадаг жимс, өөрөө гардаг боловсрдог жимс. Та юуг нь хийж чадах вэ гэхээр та орчныг бүрдүүлэх, услах, тайрах, арчлагыг хийж чаднаа. Тэр ургахын тулд эхлээд хөрс хэрэгтэй. Хөрс нь өөрөө завсарлага. Зай хэрэгтэй. Ямар ч газар эзэмшил байхгүй. Өөрийнхөө нэр дээр нэг ч одоо
сөөм газаргүй хүн бол тариаланч болж чадахгүй шүү дээ. Бэлчээргүй хүн бол аж ахуй эрхэлж чадахгүй гэдэгтэй адилхан тийм. Монгол хүн одоо сайхан зэрлэг тагшин байгаа л да ингээд малаа ингээд тийм. Тэр чинь яг тэрэн шиг өөртөө хандж болохгүй шүү дээ. Яг өөрийнхөө газар нутгийг та тэлээд томсгоод эн чинь миний юм гээ сайхан арчлаад ийм сайхан арчаатай хүмүүсийн гэр орон хашаа хороо нь ямар сайхан мэддэг лээ. Тэрнтэй адилхан та дотоод байглаа. Тэр за айгүй нуршиж эхэлж байна. За тэгэхээр 3 зүйл байгаа. Нэгтгэх 3 зам, 3 одоо шат байна. Нэгдүгээр өгөөмөр байдал. Та нэгдэж байгаагаа юугаар таних вэ гэхээр нэгдүгээр таны өгөөмөр байдал дэвшлэнэ. Нөөц бололцоо, цаг хугацаа сүнсэндээ өгөөмөр байдлыг төрсөн. Нүдэнд үзэгдэхгүй өгөөмөр байдлыг нутагшуулна. Ялангуяа хэцүү үед. Би жаахан илүү орон зай хүрчиж чадах уу? Би энэ нөхцөл байдал дээр жаахан илүү хүн байж чадах уу? Жаахан төвчээр гаргаж чадах уу? Жаахан хичээл зүтгэл гаргаж чадах уу? Өгөөмөр байдлыг ингээд зөв зохистой чиглүүлэхийн тулд бид нар яах вэ гэхээр дахиад эрүүл хийх хязгаар байна. Өгөөмөр байгаа нь ингээл нөгөө нэг юм нэг нийтийн бүтээгдэхүүн шиг байж болохгүй шүү дээ. Юу гэсэн үг юм энэ чинь хил хязгаартай байна шүү дээ. Зөв хүнд нь өгөхийн тулд буруу хүмүүст нь үгүй гэж хэл. Жишээлбэл та нийгмийн хамгааллын сайд байлаа гэж бодъё л та. Та энэ Монгол улсын төсөв мөнгийг зарцуулдаг. Та өнөөдөр ямар зүйл рүү хийх вэ гэхээр яг хэрэгтэй хүндээ энэ төсвийн хөрөнгө оруулалт нь очоосоо. Та өнөөдөр Улаанбаатар хотын төв дээр дахиад нэг байшин барих шийдвэр гаргах гээд байгаа юм биш үсттэй тий. Нөгөө нэг ингээд бүр нэг юм 100 яманд 60 ухна гэдэг шиг тий. Нэгэнт авьяастай болцсон юмнууд орчих. Хаана ингээд хатаж хорч исэн хаана бүр ингээд ундны ч усгүй газар хаана вэ? Зохистой жорлонгүйч газар хаана вэ? Та тэр газар руу хөрөнгө оруулалтаа хийн үстэй. Та ядарч зам тавина үстэй. Ядарч та цахилгаан татна үстэй. Ядаж дулаан байдлыг хангана үстэй. Та хотын одоо захирагч эсвэл та улсын төсвийг шийддэг хүн бол та тийм юм руу хийн үстэй. Тэгэхээр та тэр тансаглаад байгаа хотын төвийн хүмүүст уучлаарай та нар бол асуудалгүй байна. Өнөөдөр яг энийг хийж ич нийгэм тэнцвэртэй хөгжнө гэж хэлнэ үстэй. Эсвэл та тэгж хэлхийг хүсдэг үстэй төрийнхөө удирдлагуудаас. Тэгвэл та өөртөө яагаад тэгж хандахгүй мэ? Танаас дандаа авдаг хүмүүсийг одоо үгүй гэж хэлээд өөртөө өгөөд өөх ёстой хүмүүс нь үгүй. За уучлаарай нэ. За хоёулаа дандаа уулздаг штэ тий. Би энэ хүнд өнөөдөр цагаа зориулъя. Би өөртөө шин зүйл дээр хөрөнгө оруулалт хиймээр байна ч гэх тий. За тэгээ өгөөмөр байдлаа өдөр тутамд нь хэмжиж ажигла тий. Мөнгөө бид нар ямар гоё хэмждэг, ямар гоё хардаг вэ? Банкныхаа тансыг одоо баг өдөр болгон хардаг тий. Зарим удаа. Хадгаламжгаа засаглаа. Энэ сар энэ жилд ийм хүү орсон байна гэх юм уу тий. Тэрнтэй адилхан дасныхаа үлдэгдлийг хардаг шиг өгөөмөр байдлынхаа үлдэгдлийг хар. Та хэр өгөөмөр байна вэ? Та хэр нинжин байна вэ? Тэр бол та хэр сайн нэгдэж байгааг чинь илэрлэх байхгүй. Өнөөдөр та төм мянган бясалгал хийгээд төм мянган ном уншаад хэрвээ таны амьдрал хинт ч хүртээлгүй байвал та өөрийгөө хараарай. Хинт ч ямар ч эерэг нөлөө үзүүлэхгүй бол тэр магадгүй тэрний хажууд зүгээр л сайхан хог түгээд өчтдөг те зүгээр л сайхан орцыг гой цэвэрхэн байлгаад өгдөг. Тэр хүн бол бусдад үнэхээр наалтцтай юм хийж байгаа шүү те. Жижигхэн юм шиг хэрнээ наалтцтай өгөөмөр тэр амьдрал. За хоёрдох нь нөхөрлөл бүх зүйлийг бүх хүнийг анх нөхрөө гэж үзэх. Ялангуяа сорилттой. Эсвэл цохиод авмаар санагдсан ч гэсэн та тий. За энэ удаад би нэг жоохон тохоо илүү сөөм илүү бай та тий. Өмнө нь бол би ийм тохиолдолд яг асаал ингээл орилол ороод за би яг энэ удаад яг өөрийгөө барьчих тий. Нэг муухай үгийг та дутуу хэлж болно шүү дээ тий. Заавал 10 муухай үг 9 болгочих тий. Энэ ч гэсэн өөрчлөлт. Хорвол хийх нөхөрлөл тий. За тэгээ бэрхшээл сорилтоос зүгтэлгүйгээр түүн рүү чиглэх. Бэрхшээл сорилтыг анд нөхрөө хэмээн хүлээж авах. Жинхэнэ нөхөрлөлийг өгөөмөр байдлаар тэжих. Анир чимээгүй харилцаа гэж байгаа. Жинхэнэ итгэлцэлтэй, жинхэнэ төгс харилцаан дээр та юу ч ярих, тайлбарлах шаардлагагүй. Та зүгээр л оршдог тийм ээ. Яг тэр одоо гэрийн тэжээмэр амт нохоо муурыг харахад тэр зүгээр оршдог. Тэд хизээж энэ манай эзэн одоо өнөөр хоол өгөхөлөө энэ яг хоол өгөхгүй.
Энэ одоо намайг өстой яг гадаа гаргахгүй би одоо тэгээд бидчихдаггүй өстой давсаг мавсаг чинээ өстой хэцүү болно яана одоо ингээд тэгж танаа цовч утсан нохоо байдаг болов. Тийм зүйл байхгүй штэ. Энд чинь цэвэр итгэлцэлээр л явж байгаа. Юу ч ярихгүйгээр хоорондоо ойлголцож байгаа тийм. Итгэлцэлээр явж байгаа. Энэ бол нөхөрлөл тэр хорвоо дэлхийд хүн төрөлхтөнд ингэж итгэх, анд хүрмэд итгэх итгэл танд байна уу? Ийм боломж байна уу? Өнөөдөр та нэг зүйл дээр илүү татан дайсан шиг биш, анд нөхөр шиг байх боломж танд гарвал та тэр боломжийг ашиглаарай. Тэр танд нэгдэх юм бол. За гурав дахь зүйл нь байдал. Ахимсаа буюу одоо химса буюу бүх зүйлд те нөгөө хорхоод ч хоргоо нэгэн гэдэг шүү дээ те. Нөгөө их болсон 6 зүйл хамаг амьтны тусын тул гэдэг лөө те. Аа тэрэн шиг те бид ямар ч хүчлэлгүй, хүчирхийлэлгүй, сөрөг нөлөөгүй байхад бүх үсээ зөөлөн байхад гатагшааж, татагшааж зөөлөн бай. Гадаад орчинд нь танд тухгүй зүйл, хатуу зүйл, зөөлөн биш ол ихэвчлэн тэр дотоод зүйлийн л тусгал. Яа таны ямар үг, ямар бодол, ямар үйлдэл жаахан зөөлөх боломж вэ нүү? Жаахан л зөөлөлчээ. Жаахан л зөөлөлчээ. Би нэг хэн шөнийн дотор төгсөх хүн болохгүй. Гэтэ би нэг зүйл дээр бол би сайн байж, өчигдрөөс илүү сайн байж би чадсан шүү дээ. Алхам гიშгэмээ би зөөлөн байлгая. Нуруунд дээр маань ямар хэсэгт миний биен дээр чангарал байна. Би яагаад ингэж чангараад байна? Жаахан биеэ судлаад үзье. Тэр зөөлөн байдлыг ялангуяа өөртөө дадуулах шүүлтүүрүүдэд тавьж явуул. За энэ бол гурав дахь алга. За тэгэхээр хэрхэн нэгдэх вэ гэхээр нэгдүгээр өгөөмөр байдал, хоёрдугаар тохиолдол, гуравдугаар зөөлөн байдал. Тэгэд ер нь бид нарын хорвоод чинь өөрөөсөө л давж амьдрах гэдэг байгаа шүү дээ. Гэвч өөрийгөө олохоол, зориг морилгоо олохоол ингээд тэмцээд байгаагийн цааш шалтгаан чинь бид нар өөрөөсөө л давж амьдрах гэдэг байгаа байхгүй. Энд чинь бүх хорвоогийн мөн чанар. Хорвоо ертөнц чинь тэр чигт золиосын л хорвоо үстэй. Нэг нь мөхөж нөгөөх нь төрж бүх зүйл тэгж эргэлдэж явдаг бид нар чинь тийм дотор тасралтгүй эргэх өөрчлөлтөнд донд бид нар амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар энэ дотор нөлөөтэй байгаад өөрийнхөө гүйцэтгэх үргээл гүйцэтгэх гэдэг. Таны биеийн дотор хідэн тэрбум мэдээс яг ингэж ярьж хахад хідэн үхэж хідэн шинээр бий болж байгаа юм. Байнга энэ таны бие дотор болж байгаа процесс. Байнга таны бие мутацд орж байгаа шүү дээ. Яг тэр нэг эсийн хүсэл шиг таны хүсэл адилхан байхгүй. Энэ сараа гэдэг хүнийг нэг илүү одоо тий эрүүл нэг өдрийн байлгахын төлөө миний тэр нэг эс ажиллаж байгаа шүү дээ. Хумсны, илэгний, бөөрний, нүдний бүр ингээ гадна талынхаа жижигхэн тунгад бүх юм жижиг жижиг эд эсүүдээс бүрч байгаа. Энэ эд эсийн золиос энэ эд эсийн хүслээс болж энэ эдээс оршиж байгаагаас болж би оршиж байгаа байхгүй. Тэгэхээр тэрнтэй адилхан би гэдэг хүн энэ хорвоо гэдэг супер организмын хувьд нэг гэсэн л байхгүй. Тэгэхээр би яг тэр нэг эсийн хүсэл шиг миний хүсэл гэдэг яагаад чухал байгаа гэдэг нь тийм л учиртай. Тийм учраас би яг тэр миний тэр надад өгөгдсөн хүслээрээ амьдарч надад өгөгдсөн ертөнцөөрөө амьдрах нь чухал гэх. Энэ бол эгогийн тухай асуудал биш. Энд чинь миний энэ хорвоогоос огтолж авч, зуурч авч төрсэн зүйлийг л яриад байгаа. За ийм учраас зориг гэдэг зүйлийг хайгаад өөрөөсөө л давж өгөөмөр байх гад бид нар ирсэн. Би бол энэнд бат итгэдэг болсон. Тэгээ бас та бүхэн манаас тийм байх гэж найдаж байна. Тэгээд харин тийм ээ бид нар ингээд аюу энгийн юм шиг хэрнээсээ өмнө нь зөндөө сонсцсон л байдаг байхгүй. Би бол ямар ч хэн зүйлийг яриаггүй. Би ч гэсэн бас одоо л ойлгож байгаа л юмнуудаа сонссон зүйлээ л ярьж байгаа. Тэгээд бид ер нь ийм л байдаг. Тэгээд зөв цаг үедээ зөв ойлголт өнөөдөр та яг энэ цагийг гаргацсан учраас энэ орон зай гаргацсан учраас л та сонсож байгаа байхгүй. Яг энийг хаана газар хин нэгэн номон дээр бичсэн хин нэгэн гой бичлэгэн дээр хэлсэн л байгаа.
Та тэгтэл яагаад тэр хүний номыг уншиж тэр хүний бичлэгийг үзээгүй вэ гэвэл танд тэр момент нь л бүрдээгүй байхгүй. Өнөөдөр танд ийм момент нь бүрдээд ийм зол завшаан гараад дахиад далайн дахиад нэг урсгал ирж байгаа байхгүй. Өмнөх олон боломжийг та алдсан байж болно. Гэхдээ далайн ус гэдэг чинь өгөөмөр штэ. Тасралтгүй л давлгаалж идэг штэ далаа гэдэг чинь өөрөө. Зарим өдөр шиглүүн давлгаатай, зарим өдөр зөөлөн давлгаатай. Та мэдээж дүнгиж сурж байгаа давлгааг хөлхөлж сурах гэж байгаа бол зөөлөн давлгаан дээрээс эхэлнэ шүү дээ. Тийм биз? Нэг л мэтгэд амьдрал гэдэг энэ их далайг та хөлөглөөд сурч тийм ээ. Хүн ингээд сэлд сурах гал тэмцэж сурах гал ийм ерөөсөө бид нар шаардлага байхгүй. Тэгэхээр энэ ч гэсэн өнөөдөр танд олдож байгаа боломж. Тэгэл өдөр болгоно л танд олдож байгаа боломж. Хорон мөч бүхэнд та амьсгалж л байгаа бол та амьд байна. Амьд л байгаа бол та амьсгалж байгаа. Тийм учраас танд боломж үргэлж байгаа. Үргэлж өөрчилж болно. Yes. Энэ зүйлийг тогтоож авч үлдэхийн тулд үйлдэл хийх хэрэгтэй. Үйлдэл хийхдээ хүчилж болохгүй. Үйлдэлэд араас нь батжуулах нь шүү дээ. Тэгээд намаа авцсан яахаа мэдэхгүй эсвэл ер нь ийм сүнслэг мүслэг юм одоо сонирхдгүй хүнд бол саяны тунгаан бясалгал бол болох байхгүй. Ямар ч одоо энэ тийм би одоо эн чинь юм байх ёстой, тийм байх ёстой гэдэг юм ярихгүй байгаа ч тий. Ямар ч учир шалтгааныг тайлбарлахгүйгээр зөвхөн арга байхгүй саяны хичээл бол тэр миний бодлоор энэ бол бүх хүн хэрэглэх боломжтой амьдралын бүх талбарт бол одоо ингээ буух юм арга. Тэгэхээр Ричард Рад өөрөө тэгж хэлт юм аа. Та нар ганцхан зүйлийг олоод авна гэвэл энэ ном шүү гэд тэр энэ тунгаан бясалгал гэдэг энэ ном нь одоо энэ үндсэн ном нь ийм зүзаа штэ тунгаан бясалгал гэдэг ном хараа ийм нэмхэн ийм жижигхэн ном байдаг байхгүй юу. Яг тэр номны агуулгыг би ярьж өгч байгаа. Тэгээд хамгийн хямдхан бас ном нь хамгийн хямдхан сургалт нь гэдэг байхгүй. Тэгээд Ричард өөрөө хэлдэг байхгүй. Би болдог бол энийг ингээд бүх дэлхийгээр зүгээр тараачмаар байна. Тэгээд гэж ярьтэн. Тэгэхээр яг саяны хичээлийг болдог бол олон хүнд хүргэж өгөөрэй. Баярлалаа. За сайхан амарцгаарай.